За сайн байцгаана уу үзэгчдээ. To Site Talk podcast-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн манай хүндэт зочноор инх төрийн Амина агч маань ирсэн байна. Баярлалаа. Баярлалаа. За ийм манай подкастын хамгийн эхний эмэгтэй зочин оролцогч. Манай подкаст ер нь эхний 10 дугаар нэг ч эмэгтэй зочин байгаагүй. Дандаа эрэгтэй хүмүүс байсан. Мөн хамгийн анхны ганцаараа оролцож байгаа оролцогч. Манай формат чинь нөгөө хоёр хост, хоёр зочин байсан байхгүй юу. Тэгээд бид хоёр сэтгэл зүйч, сэтгэл судлаач хүнтэй уулзахдаа хоёул яг л хоёр талаас нь хоёр жинзээ ингэж ярилцсан шүү. За тэгээ сайн асуугаад өгөөрэй. Асуух юм бүр зөндөө байна. За тэгээд энэ дугаарын маань байршил болохоор Монголын нууц товчоо буюу Mongolian Secret History гэдэг ресторан дээрээс эхэлсэн байна. Шинээр нэгдсэн газар юм бэлээ эднийх. Маш гоё. Тийм. Айгуу гоё тухтай. Тэгээд ингээд харагдах орчин гоё юм байна лээ. Тэгээд түрүүний юу лээ? Resort-тэй 3 resort-тэй гэлээ. 3 уур газар. 3 уур газар. Төв аймаг, Хар хорин, Өмнө говь гэсэн хада тий. Тийм 3 газар өөрсдийн гэсэн resort. Жуулчд айгуу их хэрдэг. Айгуу гоё. Европ, Монгол хоолоороо дангасан газар юм л. За тэгээд манай концепт болохоор хоёр өөр үеийн төлөөлөл буюу тэдгэр хүмүүсээс бит хоёр жинзээ ингэж асуултаа асуугаад тэгээд тухайн хүнийг аль болох хувь хүнийх нь үзэл бодол талаас яриулахыг их хичээдэг. Салбарын талаар биш. Тэгээд асуултанд орцгоё. За дэлгүүр нөөсгөлээ. Тэгээ асуултаас шууд ингэж хэлчих юм яа. Тэгвэл таны хувьд ажил амьдрал нь хэр явж байна? Сонин сайхан. Сая Америк явчаад ирсэн. Тэгээд ирчээд ажилдаа шууд ороод нэлээд идэвхтэй сошиал дээр юм хийгээд ирсэн чи сая амар бөөдлөдүүлээд ёо хүмүүс чинь бүрстэ барьж итгэж шахлаж тий. Тэрнээс болоо жоо хайсан нэрээ бас хамаагүй юм бариад байвал хүмүүс бас буруу ойлголт төрүүлэх юм байна гэд. Уг нь бол манай мэрэгжлийн үндсэн чинь өөрөө хэцүүтэй. Бас хамаагүй манай сэтгэл судлаач нар хамаагүй юм ярьж болохгүй гэдэг ч юм уу ингээл тийм дүрэн байдаг. Гэтэ яг хуу тэгэл за зугаас олон нийтэд ингээл ярих юм ярьдаг юм чинь ингээд тэгээд нэг асуулт хариултанд хариулсан чинь тэр маань өстө сэвэгдээд баларсан. Нэг тийм сонинтой. Тэгэл ер нь ажиллаа хийгээл амьдралаа төхнүүлээл зуныг мэдрээл явжлаа юм да. Зөв. Тэр их чи юуны тэр сүүлийн тэр рил нь нэг тийм архины алкогольны юутай нэг тийм хэлээ лөө. Хүсээ ярилцсан. Таяр ер нь юу гэж бодож байна? Тэрэн дээр ер нь жинзээ надад амар дайрсан. Тийм үү? Яг бүр амар дайрсан. Яг таны мэрэгжлийн үүднээс харуул аль нь зөв бурууг нь бол мэдэхгүй л дээ. Мэдэхгүй. Тэр уушлан гэдэг ихтэй надад ч гэсэн биш байхаа л гэж бодсон шүү. Хэцүү мэдрэмж. Гэтэ хүн яг тулахаар яа гэм бол үнэхээр хайртай бол уучлж чаддаг юм билүү? Сайн мэдэхгүй л. Тийм юм тохиолдож яг юу чинь. Одоо нэг юм асуулт байсан байхгүй нөгөө араар одоо 2 жил ингээд үерхэд явж байгаа хайртай хүн маань миний араар тавьчлаа. Тэгээд энийг одоо уучлах хэрэгтэй. Одоо би яг яах вэ гэсэн тийм асуулт байсан. Чи тийм байсан бол юу гэж бодлоо? Би байсан бол үнэхээр тэр хүн аав хүндлээг байна гэж бодоод би шууд салах байсан баг. Шууд сал тий. Ямар нэгэн үйл одоо юу ойлгож үзэхийг хүсгүйгээр гэх юм уу. Гэтэ мэдэхгүй байна. Яг нөө өөрсөн дээр ирж байгаагүй болохоор яг тэр үед юу хийх байсан гэдэг төрүүлж бас ингэж хүний амьдрал шүү дээ тий. Тэр одоо яадаг юм блэ гэдэг шиг хүний амьдрал бол бас сайн мэдэхгүй л юм. Тий. Яг оо энэн дээр нөгөө нэг хариулж байгаа хариулт нь болохоор за үнэхээр ингээд энэ хүнтэйгээ цааштай нөгөө хайртай ухраас асууж байгаа шүү дээ. Энд чинь хэрвээ үнэхээр ингээд салах шийдвэрээ гаргацсан бол хүнээс асуугаад хэлцээд тахгүй тэр хүн бол шууд үйлдэл хийх хэрэгтэй. Тэгж яхаа тэнд нэг юм hopeтэй зүрх сэтгэлийнх нь нэг болонд нь ямар ч лсэн харилцааг би дахиад өргөжлүүлэх гэсэн хүсэл байгаа учраас асуулт асууж байгаа гэж би ойлгож байна. Тэгээд тэрний цаана юу байгаад байгаа гэхээр магадгүй зүгээр яг нэг араар тавилт гэдгийг ёс зүйн хувьд одоо ёс зүй гэж ярихгүй л дээ. Хүний хувьд бол ёс суртахуун гэж ярина. Ёс суртахууны хувьд бол энэ үнэхээр байж боломгүй хамгийн том өвдөлт хийж боломгүй том асуудал та. Гэхдээ үнэхээр нөгөө хайртай хүнтэйгээ цаашдаа хамт бай гэж байгаа бол зүгээр тэр хүнийг өөрчлөх боломжийг нөгөөд нэг удаа уучлаад үзүүл яасан бэ? Зүгээр уучлахад яах вэ гэсэн нэг юм хариулт өгсөн байхгүй уучлах болно. Тэр уучлж ивэл те. Тэгсэн чинь тэрэн дээр салахгүй байх сонголтыг бол хүн өөрөө хий. Тийм. Зүгээр наацхийн жоохон зөвлөмж юу. Тийм. Гэтэл тэр бол нөгөө уучлах гэдэг зүйл нь бол тэр хүн цаашдаа үргэлжлэх хэсэг нь бол өөрийнхөө сонголт. Гэхдээ уучлаад
цаашаагаа үргэлжлүүлэх болсон ч бай, үргэлжлүүлэхгүй байсан ч гол нь уучлал гэдэг бол тэр хүний өөрийнх нь зүрх сэтгэл өөрөөрөө эдгэх цаашаа магадгүй өөр харилцаанд орсон ч гэсэн тэр хүн магадгүй эдгэрсэн хүнийг уучлаад явна гэдэг бол дотоод сэтгэл зүйн хамгийн том одоо эдгэрэх алхам болдог. Сэтгэл зүйч болгон ер нь бол ямар ч тохиолдолд чамд ямар ч зүйлийг хин нэгэн хийсэн байсан ч гэсэн тэр зүйлийг уучлалч чиний зүрх сэтгэл эдгэрнэ гэдэг чиглүүлэг угаасан. Тэр зүйл дээр яасан ч маргаан болоос та нэрээ араар тавилтыг дэмжлээ. Манаас эмэгтэйчүүдээс оруулаа гэд уг нь нөгөө маш олон эмэгтэй хүмүүс бол намайг үзээд тэгээд асуулт хариултан дээр яалч эмэгтэй хүмүүс илүү асуудаг учраас тэрэн дээр ингээл айгу хардаг байсан. Тэгээд өстой эмэгтэйчүүдээс урвсан сэтгэл зүйч болоод өөрсдөө тэгээд заавчлаараа яана одоо тэгэл өнгөрсөн даа. Тэрэн дээр нэг тиймэрхүү юм сони юм боллоо. Одоо нөгөө нэг ингээл нийгэмд үе хоорондын ялгааг амар бүр юм чухал зүйл болгож ярьдаг болсон шүү дээ. Нэршлүүд нь ч гэсэн тодорхой болж гарч ирээд тэр нэршлийн онууд нь тодорхой болж гарч ирээд за таны бодлоор Gen Z үеийнхэн болон Millennial, Gen X гэсэн энэ гурван үе дээр та сэтгэл зүйн хувьд хамгийн юм бат одоо өөрийнхөө сэтгэл зүйг ингэж хамгийн их хайрладаг, өөрийнхөө сэтгэл зүйд анхаардаг үе нь аль үе юм шиг санагдаж байна. Хамгийн их сэтгэл зүйд анхаардаг. Сэтгэл зүйд ялч Gen Z үе шүү дээ. Тий, ер нь за нэг 96 97 хүртэл оныхон за одоо жишээлбэл 80-ад оныхон болохоор яаж юм гэхээр ихэвчлэн яг нөгөө амьдралын тойрогт хэтэрхий их нөгөө карьер гэдэг ч юм уу амьдралын нөхцөл байдал нөгөө нийгмийнхаа хүрээнд айгүй их дарагдсан. Тэгэхээр эрүүл мэндийн хувьд бол 80-ад оныхаа айгүй их муу байгаад байна. Сэтгэл зүйн хувьд 0 байгаад байна. За тэгээд нөгөө хосын харилцаан дээр бас айгүй их юм олон асуудал өөрсдөө хамгийн гол нь ойлгохгүй байх мэдрэмж нь илүү байдаг ч юм уу. Ийм асуудлууд айгүй их гардаг. Тэгээ 90-ад оныхон бол арай дундынхан байгаа байхгүй. Арай нэг ийм мэдээлэл арай ороод ирсэн. За энэ үед болохоор за сэтгэл зүй гэдэг маань одоо айгүй чухал юм байна гэдэг ч юм арай дундчиг баримтжилж байгаа. Тэгэнгүүт яг 2000-ад оныхон болохоор багаасаа бүх зүйл дээр маш ингээд олон ойлголтыг багаасаа ингээд үзээд өсчөнгүүт өнгөрсөн миний ээж аавын амьдралыг ингээ хараад өсчихөж байгаа хгүй. Энд юусоо болдгүй юм байна. Ээж тэ архины хамаарал гэдэг чинь архич өөрөө яасан муухай юм бэ гэдгийг жигшээд ойлгочихж байгаа. За хэрүүл маргаан гэр бүлд нөө хүчрхийл гэдэг зүйл чинь ямар амар том трама үлдээд юм гэдгийг Gen Z-ийнх маш сайн ойлгоцсон. Тийм учраас миний сэтгэл зүй, миний аз жаргал, миний амар амгалан амьдрах тэр зүйл яг юу чухал юм бэ гэдэг дээр илүү фокусж байгаа учраас хамгийн их бас хямралыг мэдэрж байгаа үе гэж бид үздэг. Тэгэхээр нөгөө хамгийн сэтгэл готролтой, хамгийн сэтгэл зүйн асуудалтай гэж байгаа юм шиг мөртлөө энэ асуудлыг эрт ойлгосон генерашн учраас ирээдүйд амьдрах тэр өөрсдийнхөө хэн бэ гэдэг тодорхойлолтой маш сайн ойлгож байгаа, маш олон зүйлийг зэрэг ингэж хүчтэйгээр даван туулж байгаа үе учраас ирээдүйд бол Gen Z-ийнхнаас бол маш гоё тийм гайхалтай аз жаргалтай яг хүн өөрийгөө ойлгосон гоё нийгмийг бүтээх тийм үе маань гарч ирж байгаа учраас заримдаа би Gen Z-ийнхнаас амар айдаг хурц айгүй хурдан шийдвэр гаргадаг. Энэ их болохгүй мэн байли. Надад илүү сонголтоо, надад илүү олон боломж байгаа учраас би заавал энэ зүйлд ингэж өөрийгөө тамалж ч юм уу золиослох шаардлагагүй гэдэг сэтгэл зүй байдаг учраас заримдаа дутагдaltaй тал нь юунаар гарч ирдэг вэ гэхээр тууштай байж ш тэнд нөгөө асуудлын хэцүү талын даван туулж иж илүүх нөгөө чадвартай сэтгэлийн тэнхээтэй болно гэдэг зүйл нь орхигдсон гэсэн. Тэгэхээр нөгөө амархан нууграх гэдэг, амархан бууж өгөх гэдэг ер нь амьдрал биш юм шүү. Энэ болохгүй юм шүү. Энэ харилцаа болохгүй юм шүү гэд маш урт хугацаанд шийдвэр гаргаад дараачийн нөгөө сонголт руу орох тусмаа эргэлзээний дунд бас ингээд амьдрангуут амьдралын утга учир нь алдагдаад илүү хөнгөн зүйлд автоматгаа болох тэр хандлага нь бас илүү байгаа юм шиг санагдаж. Тэгэхээр жоохон тууштай, жоохон сэтгэлийн тэнхээ өгчих юм бол майндын хувьд, сэтгэлгээний хувьд бол бүр амар гоё шүү дээ. Маа өмнөх нэг зочин байсан юм аа. Тэр хүн маань болохоор харь дурлалын гурав орж байгаа шүү. Нэг тийм асуулт байна. Маа өмнөх зочин болохоор би ингээд эхнэрийгээ харчаад 7 хоногийн дотор ингээд за би нүнт яг суун гэдгээ ингээд шийдтсэн гэд хэлээ тэгээ хойноос нь ингээд байж нэг чаргуулсаж байгаа авч суусан гэсэн байхгүй юу? Тэрийг сонсчоод ингээд жоохон гайхаад ингээд одоо маа Gen Z гэдэг одоо манай үед чинь амар олон юм нэр том юмуд гараад ирсэн. Тэгээ situationship, ямар ship ингээд юм баахан амар харилцааг ингээ амар олноор тэгснэ тэднийг одоо юм шиг юм дээ. За тийм амар олон харилцаанууд гараад ирсэн. Тэрийг та юу гэж харж байна? Одоо ингэж яг юм officially болгоод яг нэг хүнтэй ингээд хоорондоо гэхээс илүү ингээд цаашаагаа ингээ маш олон юм харилцаа үүсгэх гээд байдаг талыг
Одоо ингээд нөгөө яг үе үеэрээ өөрсдийнх нь амьдралын хамгийн тийм үнц нь буюу амьдрал дээр хамгийн чухал баримталж байгаа тэр үзэл бодол итгэл үнэмшил нь хаашаа чиглэж байгаа гэдгээсээ ялгаа нь гарч байгаа гэсэн. Одоо жишээлбэл Жинзээ үеийнхэн бол яг ийм анханасаа гэр бүлийг те үүсгээл 20-д наснда те хосын амьдралд ороод шууд хүүхэд гаргаал. Бистэ миний эцсийн хамгийн том зорилго бол эхлээд гэр бүлтэй болох гэдэг зорилго ер нь байхгүй болсон гэсэн. Би эхлээд өөрөө хөгжих ёстой маань. Би өөрөө амьдралыг эхлээд ойлгоод дараа нь гэр бүлтэй болж дараа нь эхнэрээ тийм үү авч явах хэмжээний хүүхэдтэй болох, хариуцлагатай болох тэр санхүүгийн чадамжийг үүсгэчихэд дараа нь би гэр бүлийн харилцаанд орох юм байна гэдэг итгэл үнэмшил нь илүү байгаа даа тийм үү. Тэгэнгүүт арай жоохон дээдлийн үеийнх нь болохоор нөгөө нийгмээр арай өөр байгаа даахгүй. Эхлээд гэр бүлтэй болчоод дараа нь амьдралд ордог, дараа нь санхүүгөө босгодог гэдэг ийм үеийн ялгаан дээр л ерөнхийдөө үзэл бодол одоо шууд сонголт хийж байгаа тэр үнц нь арай өөр байгаа даа гэсэн. Битүүр чинь нөгөө нэг хамгийн гол нэг бас сонирхолтой юм. Найруулгын багаас битүүр төгсөн асуултуудыг битүүр өөрсдөө мэддэг байхгүй юу? Дүлгөөнөө юу асуухыг би мэдгүй, дүлгөөнөөс миний юу асуухыг мэдгүй. За тэгээ хэдүүлээ гоё дивя хэлцгээе. Шоколад идэнгээ ярилцъя. Тэгээ энэ төрлийн юутай байд юм шиг дүлгөөнөө? Тийм үү. Танилцуулгатай байдаг юм байна. Та ер нь дивя идтгүү? Эдгээр бас ер нь хөвчлэн бэлэгнийг бэлгээр бэлдэг. Дивяг харин хүмүүс айгүй их бэлгээр явуулдаг юм лээ. Бэлгэн гэхдээ угаасаа бэс цонхол л доо. За манай энэ танилцуулгаас нь харах юм ойлаа. Энэ юу вэ? Coconut. Тийм, coconut байдаг л доо. За би энэ кофетайг нэгдэж үзье. Баярлалаа. Тийм ялан биш мэтлээ юугаа. Тийм. Яг ингээл нэг подкаст ч юм уу влог үзэж сууж хаад хүмүүс яг нэг урд юм идэхээр яг тэрийг нэг чинь гараал аваад идчихмээр санагдаад идэв шүү дээ. За Millennial үеийнхэн, Gen X үеийнхэн, Gen Z үеийнхэн энэ гурван үеийн төлөвлөл хосын харилцаан дээр хэр serious хандж байна таны бодлоор? Gen Z яаж гин, Millennial яаж гин, Gen X яаж гин? Serious хандна гэж байгаа бол илүү Millennial үеийнхэн л та. Тэр чинь нөгөө нэг насныхаа бас үеэрээ таарад байгаа. Одоо жишээ нь 25-аас дээшээ 27, 30 төхөөд ирэнгүүт тэр чинь яалтчихгүй. Гэр бүл айгуу чухал. Тэр нөгөө насныхаа хөгжлөөсөө шалтгаалаад миний яг одоогийн амьдралд миний хувьд хамгийн чухал зорилго маань юу вэ гэдгээс л миний үнцэн тодорхойлж байгаа шүү дээ. Тэр би одоо сургууль сурмаар байна, карьертэй олмоор байна, нийгэм байр суурьтай олмоор гэж байгаа хүн бол нэг их гэр бүлийн амьдралд одоо бүх цаг энерги зарцуулаад найз зохиндоо ч юм уу найзлуудаа ингээл бүх цагаа өгөөд ахаар чинь тэнд би ингээд охроод ийн гэдэг ч юм уу би өөрийгөө хойш нь тавиад ийн би ч нэрээ яах вэ гэдэг ч юм уу. Тэгэхээр л нөгөө харилцаан дээр уг нь бол бүх хүчээ энерги зарцуулж агаад тэрэн дээр нөгөө урт удаан хугацаанд хамт байх үсгээр шийддэг. Гэтэл бүх юм нь бас тэнцүү баланстай авч явна гэж бол аюу хэцүү шүү дээ. Миний хувьд чухал байгаа зүйл нэгдүгээр тавьдах ёстой хайртай хүндээ цагаа зарцуулах байна гэдгээс бүх асуудал үүсдэг ч юм уу. Тэгэхээр угаасаа илүү 27-оос дээш настай байх тусмаа одоо ер нь харилцаан дээр илүү утга учир өгье. Бас цаашдаа наснаас ганцаараа баймиргүй л шүү дээ. Хөлтөө олмоор шүү дээ гэдэг нас нь бол хэлсэн шүү дээ. Тэрнээс өмнө бол тэгэл яг хоо үнэхээр хайртай хүнтэйгээ уулзраад цаашдаа үргэлжлүүлээ бит хоёр яг би бинтэйгээ хамт байж болох юм байна гэдэг ялангуяа нөгөө ирээдүйн зорилго нь нэгдэж байгаа юм бол тэгвэл нэг нь Солонгос явж сурна нөгөөх нь Европ очиж сурна гэл тэгэл нөгөө холын харилцаанд орчингууд тэгэл салбал бий болж байгаа юм чинь. Холын харилцаа аягүй хэцүү. Тэгээд чи надад нэг юу байхгүй юу? Millennial үеийнхэн болохоор Millennial үеийн эмэгтэй хүмүүс болохоор мосын харилцаан дээр ийм эрэгтэй хүнийгаа ингэж одоо ерөнхий дээдлэх одоо ингээд тэр гэрийн ингээд хэмэр ноён нуруунд гэж гэдэг байдлаасаа илүү ханддаг юм шиг санагдаад байгаа. Тэгээд одоо болохоор сүүлийн үеийн одоо манай үе болоод одоо 25 мартаа хүмүүс нь болохоор эрэгтэй хүн, нэмэгтэй хүн юм гендрийн тэгшөөдөл энэ хоёр хүн чи адилхан хоёр хүн болохоор энэ хоёр яг адилхан ингээд байх хэвээр гэдэг тал дээрээс ингээд гендрийн тэгшөөдөл нь одоо манай үе дээр ариуд дэндүү одоо утгаа алдаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй надад. Чам тэр нь таалагдахгүй байна уу? Надад ерөнхий таалагдахгүй байна. Ялангуяа бид нар ингээд
Ямар ч юм барууны соёлыг ямар ч шүүлтүргүүгээр ингээд бид нар чинь Монгол гэдэг улс үежиж барууны соёлыг ямар ч бүр сайн муунтай бүхэмтэй шууд ингэж оруулж ирээгаа тэрийг ингээд хөл нийлүүлж алхаад гэж яриад байгаа байхгүй юу. Тэрэн дээр нь би амар эсэргүүцээд яач ч утсан эрэгтэй эмэгтэй хүний хувьд гендрийн equal байдал байх ёсгүй ч байхгүй. Эрэгтэй нь ямар ч тодорхой хуваар илүү байх гэж би боддгийн. Олон хүмүүс санал зүрдгийн надтай. Тий. Тэрний үед та юу гэж бодож байна? Эмэгтэй хүн бол яаж ч байсан өөрөөсөө хүүхдээ гаргаж яваа тэр хүнийг яг өөрийнхөө гэр бүлийн соёлоороо ингээд өсгөх ёстой шүү дээ. Тэгэхгүй болохоор одоо сүүлийн үед болохоор хүүхд тасрагч авж гин. Өөр юм өдөр өнжүүлэхүүдэд айгүй их хөгж гин. Тэр хүмүүс яг тэр эмэгтэй хүний өөр шиг ингээд хүссэн шиг хүмүүжүүлж чадахгүй байх гэж боддог байхгүй юу? Тий, одоо наа чинь ингээд бүр маш том асуудал болсон. Чи бүр яг гүн талаас нь айгүй том зураглаар нь харж чадчих байгаа байхгүй юу? Тэгээ энийг тайлбарлахаас өмнө би чамаас асуумаараа саний яг зүйлдээ байр суурин дээр яг эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо энэ тэнцүү яг байх ёстой мó? Эсвэл яг ингээд хосын харилцаанд орохоор эрэгтэй хүн илүү тэр нөгөө яг юун дээр вэ гэдгээсээ бас их тодорхойлогдно л доо. Гэр орныхоо ажил дээр юм уу, ажил мэргэжлийн хувьд санхүүгийн тал дээр юм уу гэдэг тал дээр яг уу арай нэг хосын харилцаан дээр амьдралыг илүү алсын хараатай цааш нь авч явахад тулвал мэдээж эрэгтэй хүн арай дээгүүр байх ёстой. Яг харилцааны одоо нэг юм nice байх нь харилцаа цаашаага үргэлжлэх нь эрүүл байх нь эмэгтэй хүнээс хамааралтай. Гэтэ ер нь бол заавал нэг тийм эрчүүдийгээ дээдлийгээл хүүхдээ тэнд нэг өөрөө өсөхгүй зуралдаал тий. Манай Монгол хатад тийм байсан гэдэг шиг яг үүндээ хатад ч гэсэн тийм байгаагүй шүү дээ тий. Бүгд ийм туслагтай ийм хүмүүстэй байсан. Зүгээр эмэгтэй хүн гоё хит бас нэг independent гэх тий өөрийгөө ингээд ахгүйгээр тэгээ бас хит нөгөө би л гэртээ хүүхдээ харж суудаг гэдэг шиг байж бас болохгүй л дээ. Юмыг ингээд тэнцвэртэй авч явна. Харилцаан дээр эрэгтэй нь илүү, эмэгтэй нь илүү гэсэн ойлголт бол байхгүй 50-50 л. 50 байх боломжгүй байхгүй юу? Үгүй. 50 байх ёстой байхгүй юу? Ёсгүй. Тэр боломжгүй. Тэгвэл чи ингээд хүүхдээ өөрөө хараад эхнэр чи ажил төрлөгийг явбал чамд окей юм уу 50-50 байгээд. Харин юу гэсэн үг юм? Би арай ажил төрлөө хийгээд манай эхнэр ингээд гэртээ хүүхдээ хараа байж гинэ гэж юу? Би тэр хүнийг яг зүгээр гэрийн буг болгоё гэж хэлээгүй шүү дээ. Зүгээр л тэр хүн гарахыг хийхийг хүссэн юм а хийдэг гэхдээ л яад ч байсан одоо хүүгмэр ч юмтэй ямар ч байсан 60 40 шүү за хамгийн багтаа. Окей. Харилцаа 50-50 байж цаашдын юм явах байхгүй юу? Тэгээд нэг нь заавал нэгдөхөөсөө би дутуу үнэлэгдэх ёстой гэдэг тийм нэг нэршил гаргаж ирэх юм. Дутуу үнэлэхтэй биш байхгүй юу? Тэний хувьд их мэдлийн хувьд гэд яриад ам чи амьд хосын харилцааг басна. Биш чи шал өөр нэг тийм гэр бүлийн хооронд эрэгтэй эмэгтэй тэ эхнэр болсон хүний хувьд нэг тийм юм байдаг байхгүй юу? Би хүлээх үүргийн хувьд юм уу? Эсвэл эрхийн хувьд юм уу? Хүлээх үүрэг эрхийн хувьд хоёулаа. За таны хувьд? За ингээ бодит нөхцөл байдалд яг л ийм л одоо тий зөрчил гараад байгаа байхгүй. За би одоо нэг анх сэтгэл судлалыг ингээд дөнгөж судалж эхлээд явж байхдаа яалтчгүй хүний хүн гэдэг талаас нь харах хэрэгтэй юм байна. Хүн болвол ямар ч тохиолдолд эрхтэгчтэй байх хэрэгтэй. Харилцаа гэдэг бол угаасаа л яг ийм equal тий ийм нөхцөл байдалтай байж би нэгээ баагаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг ийм нөхцөл байдалтай байсан. Гэхдээ практик дээр гараад яг сэтгэл судлаачаар ажиллаад ингээд явж байхад мэдээж гэр бүлийн маргаан хосуудын асуудлууд ингээд ерөнхий нийгмийн хамгийн том өвдөлтүүдийг ингээд харж эхэлж байгаа байхгүй. Тэгээд энэ тал дээр ингээд хараад судлаад ирсэн чинь эрэгтэй эмэгтэй хүмүүс equal байх угаасаа цаанаасаа байгалийн боломж юусоо байхгүй гэсэн. Байглаасаа. Одоо энэ дээр угаасаа хүлээн зөвшөөрөх бол болохгүй. Тэглээгээд эмэгтэй хүнийг юу гэдэг одоо дорд үзээсгүй. Дорд үзээл тэг хүндлэлгүй харьцаал чи гэртээ хүүхдээ харах хэвээр чистэ ингэстэ тэгстэ гэдэг ч юм уу. Тим зүйлийг шаардаад ах угаасаа шаардлагагүй зүгээр яг энэ нөгөө эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнтэй тэнцүү байх ёстой гэдэг маань нийгмийн хүрээнд карьерийн хувьд тийм үү? Одоо нийгэмд хүндлэгдэх үнэлэмж сайлан тийм үү? Байр суурийн хувьд бол тэнцүү байдлаар угаасаа явахгүй бол карьерийн хувьд энд одоо жишээ нь эмэгтэй хүн даргын байр суурьнд очихоор ч юм уу ерөнхийлөгч болохоор энд бол яалчгүй эмэгтэй хүнийг дорд үзэх хандлага харагддаг. Гэтэл гэр бүлийн харилцаа за хэрвээ эмэгтэй хүмүүс шүү дээ өөрийнхөө байр суурийг яг гэр бүлийн хосын харилцаан дээр адилхан байдлаар оруулж ирэх юм бол эмэгтэй хүнд яг үнэндээ
эрэгтэй хүн хэрэггүй болно. За тэгвэл ингээд те одоо адилхан ингээд мөнгө төгрөгөө яагаад ингээд бүх зүйл дээр яаж байгаа. Тэгвэл тийм эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнээс яг юу хүлээх хэвтэй. Юу ч хэлэхгүй. Одоо нөгөө хасуудын хооронд ингээд ийм эрэгтэйгш байх ёстой гэдэг ийм ойлголт ингээд Хараад ирсэн. явах тусам хосын харилцаа улам бүтлгүүтэх тийм хандлагыг бий болгоод байгаа. За яагаад гэдгийг аюу сайн тайлбарлаж байна. Гэтэ би нэг зүйлийг гэсэн. Одоо ингээд эмэгтэй хүмүүс илүү хүчтэй болоод, илүү карьертай болоод, илүү санхүүгийн хувьд чадамжтай болоод, боловсролын хувьд яалтчгүй сая ардчлалын нийгэм ингээд гарч ирснээс хойш нөгөө эмэгтэй хүүхдүүдтэй илүү боловсрол, анхаарал, хөгжлийг ингээд өгчөнгөд эрэгтэй хүүхдүүдийн хувьд арай нэг юм тутмаг байдлаар ингээд хөгжсөн юм ялгаа харагдаад байгаа гэсэн. Тэнгүүд эмэгтэй хүмүүсийн энэ нийгэмд арай илүү нөгөө хүчтэй болоод ирж байгаа хэрэг. Тэгэнгүүт одоо жишээ нь ингээд тэр яг нөгөө гэр бүлийн тогоонд оронгууд хосын харилцаан дээр эмэгтэй хүн нь за ингээд би даасан болчлоо. Санхүүгийн хувьд эрэгтэй хүнээс хамааралгүй болчлоо. Адилхан бүх зүйлийг хоёлаа өөрийн хувьд хуваалцж чинь гэдэг дүрмтэй байсан ч гэсэн тэр хүмүүсийн дотор эмэгтэй хүмүүс нь эрэгтэй хүнээс яг юу хүлээх ёстой. Одоо яг ямар эрэгтэй хүнийг хүсдэг вэ? Хүлээдэг вэ? Нөгөө одоо те ингээл би даасан эмэгтэй байгаа шүү дээ. Гэтэ тэр эрэгтэйгээс одоо жишээлбэл юу хүсэх вэ? Халамж. Халамж. Тий. Тэгээд хүүхэд сайхан гэр бүл аз жаргал юм. Тэг эрэгтэй хүнээс халамж те өөрийгөө за хайрлуулах. Тий. Тэгээд ийм хамаалагчсан мэдрэмж авах юм уу? Аха. Тий. Эмэгтэй хүмүүс чинь айгу тэгдэг юм шиг юм яриад байдаг. Тэгэхээр би за тийм. Одоо жишээ нь чиний хувьд бас ямар эрэгтэй хүн чиний яг стандарт гэдэг ч юм уу яг ингээд сэтгэл үнэхээр нийцэх вэ гэж бодож байна. Дотоод талаасаа шүү. Тийм өндөр нам биш. Дотоод талаасаа. За миний хувьд болохоор зүгээр одоо нэг тасаа хэлсэн шүү дээ тий. Эмэгтэйчүүд илүү өөрсдөө хүчрэх болоод өөрсдөө чадамжтай болоод боловсралтай санхүүгийн хувьд ч гэсэн хин нэгнээс хараад байх боломж нь байх нь ингээ багасаад ирж байгаа шүү дээ. Миний хувьд ч гэсэн ялгаагүй санхүүгийн хувьд хин нэгнээс хараад биш тэгээд өөрийнхөө хэмжээнд бас хийх юмаа хийж явж байгаа хүний хувьд бол яг л үнэлтэд халамж нөгөө нэг хэрэгцээ надад ашиг хэрэгцээ байгаа нь болохоор жоохон нөгөө нэг ингээд маш олон хийх ажлын дундуур ингээд жоохон за тайвширчхаа. За энийг чинь ингэ болгочноо. За энэ бол ингээд энэ асуудал биш чи одоо ингэчгээ гэдэг юм уу. Тэр нэг юм халамжил одоо эрэгтэй хүнээс харах зүйл юу байна гэвэл халамжил. Тийм. Гадаад байгаа хэрэгцээ нь бол тийм шаардлагатай байгаа. Тийм. За. Би болчихжээ. За. Таны тэгэхээр ингээд яг ийм ойлголтоор гэр бүл хосууд ингээд олон жил болцоод орж ирж байгаа хгүй. Энэ дэр хэрүүл маргаан юу өсөж байгаа гэхээр эртний талаас нь ингээд сонсохоор би энэ гэр бүл яг юугаараа хэрэгтэй вэ? Яг юугаараа үнэлэгдэж байгаа? Би энэ гэр бүлд ямар байдлаараа би хариуцлагаараа илүү ихтэй одоо шийдвэрийн хувьд ч гэдэг юм уу, мэдрэмжийнхаа хувьд хүндлэлтэй өөрийгөө арай ингэж нэг юм утга учиртайгаар мэдрэх ийм хэрэгцээ маань угаасаа хангагдахгүй байна. Яа тэр манай эхнэр мөнгө олдог, манай эмэгтэйчүүд те эхнэр маань одоо шин ингээд бүх зүйл дээр ингээд өөрийнхөө биегээд байгаа явцсан. Гэхдээ миний хамгийн их гомдож байгаа зүйл маань энэ хүн намайг хизэж үнэлэхгүй, хүндлэхгүй. За тэгвэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тарих угаасаа өөр ажилтдаг. Хайрын талаар. Хосын харилцааны талаар угаасаа дахин өөр ахгүй юу? Нөгөө нэг нь ангаргаас ирдэг, нөгөөх нь марсаас ирдэг ч үлээ те. Тэрэн шиг эрэгтэй эмэгтэй хүмүүс ерөөсөө тархины хүрээнд ижилхэн байх боломжгүй. Эмэгтэй хүмүүс харилцааг, дотн харилцааг юу гэж мэдэрдэг вэ гэхээр илүү гүн гүнзгий, сэтгэл хөдлөлийн мэдрэмжээр хүлээж авч одоо жишээ эрэгтэй хүнээс хүлээж байгаа тэр мэдрэмж гэх юм бол илүү хайр, халамж, намаа гэж байгаа те, хайрлаж байгаа, эрхлүүлж байгаа, ойлгож байгаа, хүндэлж байгаа тэр мэдрэмжэн дээр явж байгаа. Гэтэл эрэгтэй хүн харилцаанд орохороо юу вэ гэхээр нөгөө эмэгтэйгээсээ өөрийгөө тусгал болгож байгаа тэр эго буюу энэ эмэгтэй хувьд би хэрэгцээтэй хүн бэ гэдэг дээр өөрийнхөө сэтгэл ханамж, өөрийгөө тодорхойлох зүйл нь явагдчихдаг гэсэн. Одоо шинэ хайр халамж өөрийг нь ингээл анхаарч ийлаа гэхэд за тэр бол байж болно. Гэхдээ эмэгтэйгээсээ илүү их өөрийгөө хэрэгтэй хүн бэ гэдгээ мэдрэх. Би их хүндлэгдэж байгаа вэ гэдэг зүйл дээр тарих нь илүү их логикоор буюу үр дүн. Би энэ гэр бүлд хэрэгтэй хүн гэдэг энэ харилцааны намайг хүндэлж байгаа өн гайс ярианаас бүх зүйлийг тодорхойлж өөрийнхөө үн цэнийг тодорхойлж идэг. Гэтэл тэр хэрэгцээгээ авч чадахгүй байнгут эрэгтэй хүн яадаг вэ гэхээр нийгэмд би хинч биш юм байна. За тэгвэл би өөрийнхөө ажил карьераа ингээд бодоод ингээд явъя гэсэн чсэн нөгөө гэрт нь байгаад очиод эмэгтэй өөрийг нь хүндлэхгүй тэр мэдрэмж авч чадахгүй ангууд тэр хэрэгцээгээ хаанаас нөхөх вэ гэхээр өөр хүнээс. За өөр хүнээс байж болж чинь, найз нөхдөөсөө байж болж чинь.
За магадгүй өөрийг нь илүү хүндэлж байгаа, илүү их өөрийг нь эгог мэдрүүлж байгаа тэр нөхцөл байдалд би өөрийнхөө нөгөө амьд гарах инстинкт буюу тархиныхаа хувьд ерөөс эрэгтэй хүний гений хөгжлөл би хэр их хүчтэй вэ, хэр их хэрэгтэй вэ? Энэ нөхцөл байдалд би бусдыгаа хэр их доминант байдлаар манлайлж ин гэдгээсээ амьд гарах, тэрнээс өөрийнхөө хөгжлөө тодорхойлох ийм сэтгэл зүйн онцлогтой байгаад байна. Тэгэхээр гэр бүлдээ би нөгөө доминант гэдгээ мэдрэхэ болчонгоо за equal за нөгөө хайртай эмэгтэйгээ мэдээж ойлгоод байгаа, хүндлээд байгаа. За чи ингээд карьертай бай, чи ингээд би адилхан ингээ хэрэгцээ чи хангаад ингээд яа хоёлоо бүх юм equal хувай гэж байгаа боловч тэнд үндсэн өөрийнхөө нөгөө сэтгэл зүйн хувьд нөгөө хайрлагдах, хүндлэгдэх хэрэгцээг авч чадахгүй байгангууд ер нь бол эрэгтэй хүмүүс сэтгэл готрол байдаг гэсэн. Илүү их стрессийг мэдрэн, илүү их ганцаардлыг мэдрэн, илүү их би өөрийнхөө хэрэгтэй байгаа гэдэг нөгөө эгогоо мэдрэхийн тулд тэнд нөгөө амьны хувьд бүр нөгөө амьд гарах инстинкттэйгээ холбоотой бүр тэмцэл, амьдралын утга учиртай холбоотой хямралууд нь тэнд гүн явагдчихэдэг гэсэн. Амиа хурлалтын эрэгтэй хүний амиа хурлалтын түвшин өмнөх оныхоос хэдүү билээ нэмэгдсэн байна гэд. Тэгэхээр би гайхаад яагаад ингэж нэмэгдсэн бол ингээд бүх юм ингээд нээлттэй болцсон байна. Ингээд сэтгэл зүйчтэй ингээд айгүй олон гэж очиж уулздаг гэл хүмүүс гадуур тим яриад идэв. Тэгээд тийм биш юм бах та. Тэгээд тань дээр болохоор жинзийн үеийнхэн илүү их ирж танаас ингэ зөвлөгөө авч гинөө эсвэл мэлэнэл үеийнхэн ирж тантай ингэж зөвлөгөө авч ярилцж гинөө? Аль Ерөнхий аль нь их вэ танд дийлэнх? За над дээр ирж одоо үйлчлүүлэгчдийн тоон судалгаар харахаар 20-оос ерөөсөө 65 нас хүртэлх бүгд дандаа тэнцүү байдлаар. Яагаад тэгэхээр нэг хүн нь ирлээ гэхэд тэр хүний сэтгэл зүйн байдал ингээд засраад гоё боллоо гэхэд эхнэрээ авчирна, найз бүхнээ авчирна, нөхрөө авчирна. Тэнгүүд одоо бит хоёрын харилцаа гэхээс гадна дахиад миний ээж байна, миний аав байна, дээр миний хүүхэд байна гэд ингээд нэгэн засаглаа гэхэд бус нь дагаж угаасаа ирдэг гэсэн. Тэгэхээр ингээд цогц байдлаар угаасаа бүгд зүгээр хамгийн их зөвлөгөө авж байгаа хүмүүс нь илүү эмэгтэй хүмүүс мэдээж. За тэгээд 30-аас 40 насны эмэгтэйчүүд илүү цогцолж байгаа. 30-аас 40 насны эмэгтэй хүмүүс үү? Тэгэхээр миллениал үеийнхэн гэсэн юм тий. Тийм, ер нь бол тэр тал руугаа орж байгаа гэсэн. Зүг. Одоо нэг энэ хэдэн үеийн ажлын байран дээр гаргадаг, тулгардаг асуудлууд байгаа даа л та. Жинзийн үеийнхэн бидний хувьд гэх юм бол яг л өөрсдөө ч гэсэн хариуцлага мэдрэнэ. Өөрсдөө ч гэсэн үүргээ хүлээнэ. Гэхдээ гэрээнд заасны дагуу, дүрм журмын дагуу ажиллана. Би шаардлагагүй гэх юм бол би нэмэлт цагаар угаасаа ажиллахгүй, илүү цаг надад хэрэггүй. Би гэрээнийхаа дагуу би цалингаа аваад ажиллана. Тийм байхад манай дээд үеийн одоо агш нар маань нэг тийм суралцах ёстой. Илүү цагаараа ажиллаа гэд гонгнодох хэрэг байхгүй гэдэг ч юм уу те. Иймэрхүү юмнуудыг айгүй их гаргадаг. Бид нар өстой нэрээ цалингууч ажиллаж исэн, өстой амрахгүйч ажиллаж исэн, унтахгүйч ажиллаж исэн гэл та энэ дээр яг юу гэж боддог вэ? Тий, энэ дээр одоо яалтчгүй нөгөө ажил олгогчийн хувьд ч гэсэн ингээ хараад ахаар яг хуучин болвол ингээд нөгөө бүх зүйл юм тодорхойгүй байдлаар гэхдээ хизээ амжилтанд хүрэх нь хизээ тушаал дэвших нь хизээ цалин нэмэгдэх нь ингээд тодорхойгүй байдалд байжгаад магадгүй хувь хүний нөхцөл байдлаар тэр нөгөө ажилт нь хэрвээ ингээд сайжрах юм бол нөгөө даргын хувийн тэр сэтгэл зүйн мэдрэмж үнэлэлтээр тушаал дэвшиж цалин тэ нэмэгдэх тохиолдлууд байсан байгаа даахгүй. Тэгэнгүүт одоо жинзийн үеийнхэн бол ерөөсөө бүх зүйл дээр тодорхой бай, шудраг бай гэдэг зүйлийг нэгтгэх болсон гэсэн. Тэгэхээр энэ дээр би яагаад илүү цагаар ажиллаад тэнд ямар ч те ингэж одоо юу гэдэг тэр нь цалин тооцогдох ч юм уугүй ч юм уу. Гэтэл би ингээд ар гэртэй ч юм уу эсвэл амарч яах надад орон зай байх хэрэгтэй байтал би зүгээр л тэр хүний аясаар тэр нөхцөл байдалд тааруулаад ингээд яваад байгаа надад шудраг бус санагдаж байна гэдэг нөхцөл байдал дээр ер нь бол өөрсдөө илэрхийлдэг болцсон гэсэн. Тэгэхээр тэр нь ч гэсэн ер нь бол зөв. Хүнийг яг тодорхой байдлаар шудраг байдлаар ажилуулах тэр зарчим бол магадгүй жинзийн үеийн ачаар илүү тодорхой болж байгаа. Энэ дээр илүү шудраг нөхцөл байдалтай болж байгаа. Тэр яг нөгөө гэл ер нь бол дарганаараа одоо шинэ ингээ миллениал үеийн хүмүүс болоод бизнес эрхэлж байгаа хүмүүс бол ингээ нэг хувийн нөхцөл байдлаараа жоохон тий эгоогоороо надад хэр хандж гин, энэ наваа хэр дагж гин гэдэг ч юм уу тий миний үгэнд хэр орж гин. За магадгүй ажлын нөхцөл байдлаар тооцлоо ч гэсэн хизээ гэдэг нь юун дээр гэдэг нь тодорхой бос нөхцөл байдлаар хувийн байдлаараа хандаад идэх нь жоохон шудраг бус. Тэгэхээр энэ дээр бол яг тийм байгаа да. Тэгээд түрүүний нөгөө хосын юг жоохон өрөлчлөөд ярьж байгаа. За тэгээд тэрэн дээр нэг юм зүйл байгаа байхгүй. Тэгэхээр одоо яах вэ? Ингээд эмэгтэй хүмүүс нь
одоо юу гэдэг эргэтэйгээ те ингээл хүндлээл өөрсдөө золиослоод ингэж байгаа ерөөсөө юм биш. Энэн дээр маш жижигхэн деталь зүйл байна. Нийгмийн хордлого, нийгмийн мэдээллийн хордлого гэдэг чинь аим шигтэй зүйл болчиход байгаа. Одоо шинэ эмэгтэй хүмүүсийн нөгөө dark feminism гэдгийг мэдэн штэ. Ер нь бол миний араас те би өөрийнхөө үн цэнийг ингээд тогтоохын тулд ер нь бол хүмүүс төр биш. Өөрийнхөө сэтгэл зүй, өөрийнхөө үн цэн, өөрийнхөө нөхцөл байдалд илүү хүчтэй байж тэр хүчийг ингэж ер нь бол муу аргаар ингэж өөртөө төвлөрүүлж агаад тэр хүний юу мэдрэх нь хамаагүй. А би илүү үн цэнтэй байх тусам тэр хүн аяанда надад бууж өгнө гэдэг ийм сэтгэл зүйн энэ dark feminism-ийн ойлголт маш их одоо сошиалаар тарцсан гэсэн. Энэ бол капитализм юм байна байхгүй. Тэгэхээр нөгөө Америкийн одоо бид нар мэдээж ингээд дэлхийн бүх контентыг маш их үзэж байгаа. Гэхдээ ихэвчлэн барууны Америкийн контентуудыг бид нар тасралтгүй шүүлтггүй авч байгаа гэсэн. Тэгэхээр тэр нөхцөл байдлаас юу үсэт аваа гэхээр нөгөө тэнд амьдрал дээр гарч байгаа асуудал, бэрхшээл, зовлон гэх тэр зүйлийг маш амархан хугацаанд шийдэх ёстой тийм гаргалгаа буюу одоо шинэ үлгэр дээр те ханхуун зүгээр л те гэл хүлээж хахад хурж ирээл өөрийг нь аврах ёстой ч юм шиг. А кинон дээр бол амьдралын хамгийн хэцүү бэрхшээлүүд дээр те одоо ингээ асуудал үүслэх гэхэд шууд ингээл салаад дараа нь ингээл аз жаргалтай төсдөг ч юм уу ингээд нөгөө хүмүүсийг ийм хитрхи толгойг нь угааж байгаа нөхцөл байдлаар бид нар бүгдээ өссөн гэсэн. Гэтэл бодит нөхцөл байдал дээр юу болдог вэ гэхээр хүн харилцаан дээр маш олон бэрхшээл асуудлуудыг даван туулсны эцэст тэнд тэр зүйлийг хамтдаа даван туулснараа хүн яг нэг хүн шиг хосын харилцаа бат бөх болдог гэдэг зүйлийг юу ч ойлгохгүй байгаа. Тэгэхээр ингээд нөгөө юмыг айгүй хурдан хугацаанд шийдэхийг хүсэж байгаа. А нөгөө талаараа эмэгтэй хүмүүсийн нийт нөгөө авж байгаа тэр хандлага гэх юм бол эрэгтэй хүмүүс угаасаа худлаа. Эрэгтэй хүнд угаасаа итгэснээс эрхээ уруунд байдаг. Эрэгтэй хүмүүс нийтээрээ ийм гэдэг ч юм уу нөгөө эсрэг хүүснийхээ хүлээж авж байгаа тэр хандлага нь илүү сөрөг болсон гэсэн. Тэгэхээр анханасаа нөгөө харилцаанд орохдоо миний хайртай залуу ч юм уу бистэй нэм эрэгтэй гэл ингээл нөгөө гоё гинэн сэтгэлээр ингээл хайр дурлалтай очихж идэл найз охтууд нь яадаг вэ гэхээр эхлээд айгүй сайн шалга, ясын цайтал шалга гэд нөгөө гэтэл тэр чинь хөөрхөн амт адилхан л бас гэр бүл төссөн шарахтай адилхан л хүүхэд адилхан л бас залуу хүний хувьд тэр чинь ингээд зөв буруугаа мэдэх гээд явж байгаа өөртөө ч адилхан л хүн байхгүй юу. Гэтэл нөгөө анханаас нь ийм эсрэг байр сууринд хандчихараа айгүй их юм өндөр стандартыг өгдөг. Нөгөө эрэгтэйгээ шалгах хэрэгтэй юм шиг. За яг шалгаж болно л да ирээдүйд хам байх гэж бол. Гэхдээ нөгөө хандлага нь бол нөгөө найз нөхдийн хүрээллийн тэр ирж байгаа тэр хандлага бол наад эрэгтэй чинь алдаа гарахыг чинь хүлээж идэл гэсэн. Наад эрэгтэй чинь нэг алдаа гарах юм бол юу гэдэг вэ? Наатнасаа салсал. Наа чи угаасаа юу юм шүү. Ийм юм шүү, тийм юм шүү гэд нөгөө нэг эмэгтэй чинь эрүүл сэтгэл зүйн хандлагаар тэр харилцаанд ороод өөрийнхөө мэдрэх зүйлээ мэдээ сонголтоо хийгээд сална штэ. Гэтэл тийм байхад нөгөө эмэгтэйчүүдийн нийт хандлага, нийт нөлөөлөл нь эсрэг хүснээ үзэн ядах хандлага руу тэр чигтээ ороод явчихгууд одоо нийгэмдэр юу болж байгааг гэр та нар аягүй сайн харах юм бол эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо бие биендээ дургуйлцсан. Тэгсэн мөртлөө хамт байхыг хүсдэг. Тэгсэн мөртлөө сэтгэл зүйн анзааралтай. Хамт ирж анзааралтай. Одоо эрэгтэй хүмүүс яаж гарч ирж байгаа босч байгаа гэхээр эмэгтэй хүмүүс тэгвэл те явна л эцтэй. Нүрийн идрийг гойж яадیں۔ Үнэ. Мөнгө. Үнэ. Тэ бид нар өөрсдөө бодох хэрэгтэй байна. Эмэгтэй хүмүүс судлаа юм байна. Дуунч тийм болцсон. Нэг дээрээ ч үзэл бодол наад эмэгтэй хайш дараачийн сонголтын Instagram дээр байж лаа штэ. Гэт ингээ гарч ирж байгаа. Тэгэхээр энэ нийтээр юу харагдаж байгаа гэхээр бид нар яг чин сэтгэлээсээ хайр сэтгэлтэй болоод үнэн мэдрэмжээрээ хоорондоо бие биентэй хайртай болох тэр боломж угаасаа байхгүй болоод энэ үзэл бодол хандлагаас болоод хүмүүс угаасаа хосын харилцаанд бүтлгүүдэх магадлал нь илүү өндөр болсон байхгүй. Тэгэхээр энийг засахын тулд би ингээд нөгөө ингээл гарч ирэл за уучлаа хайрлаа гэмэд би ч нөгөө эмэгтэй хүмүүсийнхаа төлөөлөл ч юм уу сэтгэл зүйн намайг дагж ирсэн хүмүүс над руу эсрэг яагаад намайг юу гэж байгаа гэхээр энэ угаасаа пик ми болцсон байна гинэ. Гэхдээ би эрэгтэй хүн тогсоолтул ч юм таалагтай надад тийг шаардлага байхгүй. Тэгэхээр энэ зүгээр нөгөө надад ирж байгаа өвдөлтүүд нь юу байгаа даа гэхээр гэр бүл хосын харилцаа угаасаа маш их бүтлгүүтлүүд сэтгэл зүйн шархууд нь улам нэмэгдэх тусам над дээр улам илүү өөрчлөлтөд орж ирнэ. Тэр болгоны хандлага мэдрэмжүүдийг би гүн талаас нь ингээ мэдрэх тусам надад нийтээрээ сэтгэл зүйн хувьд юу болж байгаа гэдэг юу нь гараад ирсэн. Тэгэхээр би энэ дээр дахиад нөлөөлөгчийн хувьд сэтгэл зүйчийн хувьд дахиад засах ёстой надад үүрэг орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр ингээ би бинийг ойлгооч ингэж эсрэг хандж байгаа энэ хандлагуудаа засаач. Үнэхээр амьдрал дээр болж байгаа мэдрэмж чинь яаж ин гэдгийг илүү итгэдэг хүндээ бүр илүү нууц байдлаар те илүү ингэж чамааг гэр бүлийн хувьд амжилттай явж байгаа хүнээс асууж болно те. Салцсан хүнээс эзэж бити зөвлөгөө ав, өөрөө сингл бол бити зөвлөгөө ав.
За магадгүй зүгээр сэтгэл зүйч мэрэгчлэлтний хувьд бол очиж зөвлөгөө бас авч болно. Гэтэл нөгөө найз нөхдийн ч юм уу эргэн тойрноос авж байгаа мэдээллийн дагуу өөрийнхөө хувийн хамгийн эмзэг зэг дээрээ хандлага шийдвэрүүдээ гаргаад явчихингууд энд өөртөө хохироод ийна гэдэг л зүйлийг ярих гэдэг гэсэн үг байхгүй. За юм зүйлээ. Вау, хаал орж ирж шин. Оо. Түлх чи таны үед яг хайр гэж яг юу бах вэ? Зүгээр л хөв хүнийхээ үднээс та хайр гэдгийг юу юм? За баярлалаа. Манай үеийнхэн болохоор тэр чинь ерөнхий яг хайр гэж байхгүй ашиг сонирхлын ингээд нийцэл дээрээсээ баярлаа. Нийслэл дээрээсээ тэгэж ингэж хамтран амьдрах үгүйгээ сонгодог болцсон байна гэж та өөрөө хэлж штэ. Тэгвэл яг миллениал одоо та хоёр үеийнхэнтэй хоёулантай харьцаж байгаа. Тийм болохоор танд Gen-Z үеийнх нь юм байсан бол одоо тэгвэл миллениал үеийнх нь яг хайр нь яг ямар хуу байсан. Тэгээ таны хувьд бас яг хайр гэж яг юу юм? Манай үеийнхэнд болохоор айгу худлаа юмнууд их юм гараад Reels-ээр 9 шидийн юмнууд айгу их гардаг болцохоор ингээл яг юу чинь аль нь шидөө бүр мэдхий байсан. Ерөнхий бол харин тийм нөгөө бидний алгоритм чинь яг миний сэтгэл зүйн хэцүү байгаа анхаарал өгж байгаа зүйл дээр гарч ирж байгаа шүү дээ. Тоглож байгаа. Тэгээ би юуг ингээд жоохон ингээд анхаарал хандуулгууд тэн дээр ингээд яг тэрнтэй холбоотой хитрхи туйлширсан мэдээлүүд надад гарч ирэнгүүт надад нэг юм үзэл бодол хандлага үүсгээд байгаа байхгүй. Яг хайр гэдэг тодорхойлтыг зүгээр миний хувь хүний үзэл бодол бол нугасаа олон жилийн мэргэжлэр ажилласан учраас надад онлоод нөлөөлж байгаа. Хүмүүсийн нийтлэг байдал, тэгээ философи, шингээ бүх талаас нь ингээ хараад базаад надад нэг юм нэгдсэн ойлголт нь юу байгаа гэхээр хайр гэдэг маань ерөөсөө хүлээн зөвшөөрөлт буюу хүлээн зөвшөөрөлт гэдэг маань юу вэ гэхээр энэ хүнийг тийм үү энэ зүйлийг минийх гэдэг хувийн бодлоор хандах биш. Энэ бол миний өмч биш. Хайр бол тэр чигтээ эрхчлөө байх ёстой. Би энэ хүний хажууд байхдаа өөрийнхөө байх эрх чөлөөг мэдэрнэ. Тэр хүн ч гэсэн миний хажууд байхдаа надаас санаа зовоод надаас өөрийнхөө мэдрэмжээ нуугаад байх ш. Энэ хүн ч гэсэн чөлөөлөх байх ёстой. Хоёр эрх чөлөөтэй байдалтай энэ нөхцөл байдал маань аяанда би бинийг хүлээн зөвшөөрөх хандлага руу явсаар байгаад эцсийн дүндээ нэг цул болж нэгдэж байгаа тэр үзэгдлийг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ нь хосын харилцаан дээр ч юм уу юу болж байгаа гэхээр одоо шинэ ээжийн хайр бол хамгийн үнэн гэдэг ч юм уу хайрын тодорхойлолтой хамгийн үнэн байдаг зүйл нь юу яагаад байгаа гэхээр ээж өөрийнхөө хүүхдээ хизээч энэ миний хүүхд учраас эсвэл энэ тэ эрэгтэй учраас эсвэл бол энэ алдаатай архинд орсон учраас гэж хайрлахгүй юм байна л да. Энэ бол миний нэг хэсэг. Тэгэхээр илүү сайн сайхан байгаасаа энэ хүн өөрт нь яг юу тэ илүү гоё байна. Энэ хүүхэд маань алдаа бити гаргаасаа гэд өөрийнхөө нэг хэсэг юм шиг дандаа мэдэрч хизээч тэр хүүхдийг өөрөөсөө хамааралтай байлгаж илүү их бие даасан болоход нь түлхэж ингэж хайрлаж ойлгож зөвшөөрч ингэж амьдардаг байгаа. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд бол яг за ихийн хайр байх нь ч биш. Гэтэ at least ядаж би бинийгээ эхлээд яг ямар хүн бэ гэдгийг нь ойлгоод хүлээн зөвшөөрөх хугацааг нь олгох гэсэн. Анхнаасаа хайртай болно гэсэн зүйл байхгүй шүү дээ. Анхнаасаа бол мэдээж биеийн таталцал байгаа тэнд бол нэг юм би бинтэй таталцах эсрэг хүсний юм явж байгаа. Тэгээд дурлал гэдэг чинь бол энэ хүн өөр хандарч чадахгүй маань гэхдээ донтдог. Тэр хүнийг бодохгүй бол эсрэг хуцаа. Тэр хүнийг л бодохоор ингээл амар гой санагдаад тэгэл ингээл тэр хөнгөөр байж чадахгүй юм шиг санагдаад явж исэн цай дурлал чинь бодит байдал дээр би биенийхээ сул тал жинхэнэ хүн гэдгийг ингээ харж эхлэнгүүт би бинийг үзэн ядаж эхэлж байна. Тэгэхээр ингээд нөгөө алдаатай талын за ойлгоод хоёлаа энийг хамтсаа энийг өөрчлөе гэд ойлголцол маань яваад би биенийхээ бодит байдлыг хүлээн зөвшөөрж ирсэн цагаас яадаг вэ гэхээр нөхөрлийн ярилцаа болж ирдэг гэсэн. Нөхөрлийн ярилцаанд явж байгаад жинхнээсээ энэ хүнийг би яг байгаар нь хүлээж авч байна гэдэг хайр маань магадгүй 20 жилийн дараа 15 жилийн дараа үүсдэг. Тэгэхээр бидний нөгөө хайр гэдэг байгаа чинь яг үндэ delusion буюу би яг дотроо төсөөлсөн хайр гэдэг итгэл үнэмшил маань бодит амьдрал дээр хэр бууж ирэх вэ гэдгийг хүлээж байгаа тэр хүлээлт байгаа даа. Яг үндэ ингээ бодит дээр энэ хүнийг хайрлаж байгаа мó гэвэл би яг үндэ эцсийн үндэ өөрийнхөө зүрх сэтгэлээ хамгаалаад өөрийнхөө амиа хичээж байгаа л гэсэн. За. Айгуу гоё ярилцлаа. Би бүр сонсоо суугаал амар санагдаал байна. Өтө чидүүлээ гоё хоолоо идэнгээ бас тухтай ярилцъя. Хоолны ардаас амар юм. Хоолны ардаас сайхан юм ярилцъя. Гэтэ эдийн хоол ямар гоё. Нөгөө Монгол, Европ хоолыг ингэж хослуулж хийдэг.
Тэгээд би таныг стейк идэх байх гэж бодоод эднийхээс манаас тань. Энэ яасан хөөрхөн ногоон бууз ээ. Тийм байгаа. За нөгөө буйлны асуудалтай нөгөөдгөө дэжлээ. Гэхэд. За сайхан уулзаарай манай. Сайхан уулзаарай. Баярлалаа. За хоол таалагдгүй тань. Үнэхээр гоё зөөлхөн стейк байлаа. Яасан ч гоё шүүслэгийн ямтай. За Монголын нөөц төвчааныхын яг энэ MSM-ийн дээрх салбарын хамт олон бүхэнд нь баярлалаа. Айгүй гоё хоолоор үйлчлэлээ. Найраа энэ тавгийн Энэ саяны цөөн заяа бүр гэтээ үнэхээр хүн алан шүү энэ. Энэ нэрнгээсээ жоо ядаргаатай хүн орж ирээд итгэхэд энэ унтаад өгөхөр зөөн бай. Бүр ядраан талхтаа. Би нөгөө нэг сая хэд хоногийн өмнө буйлаа ахуулаад буйлаа гинэ. Йоо энийг хичнээн. Араага ахуулаад. Тэгээд тэрнээс болоо бүр өрөвсөд амарсэн тэ нэг өчтөр нэвтрүүлэх. За яана маргааш очих толоо гэдэг. Тэгээ өвчин намдагч дээрсэн ч гэсэн сайн стейк гэсэн ч амар гоё зүйл юм байна. Хаагч гоё вайн уурай. За баярлалаа. Манай дээр хамтран ажиллаж байгаа Hardys-ийн вайн байгаа. Австрал вайн гэсэн байна. Та ер нь вайны талаар хэрэг мэдлэгтэй. Би нэг сайн мэдлэг байхгүй. Ер нь бол их бас вайн уу чаддаггүй. Толгой өгдөг. За тийм биш. Уу ямар гоё зүйл юм те. Гоё ашиг амтгүй юм байна. Тийм. 21 нас хүрэхээрээ л явж чадсан. Нэг тийм sparkling мөртлөө айгуу зүйл хамттай юм шүү. Тийм юм байлээ. Тань нөгөө урилгатай хамт алинд очсон бэ? Зүгээр Merlot-д очсон байсан уу? Цагаан нь байсан уу? Ягаан нь байсан уу? Ягаанаас. Тэр бүр үнэхээр гоё амттай бас. Тийм. Таваад үзээрэй. Тэрийг тэгвэл задлж байна. Тэгвэл хоолны дарааны асуултсан гэдсэн шүү дээ. Ингээд яг би ингээд тойрогоо сайн мэдгүй. Гэтэ зав нэг юм 3 ирэмдлээ шүү. Надад нэг хүн асуугаад нааг ирэмдлүүлчихсэн байхгүй юу? Одоо та хоёр хувьд болохоор одоо ингээд нөхөр эсвэл одоо ингээд хайртай хүн харж явдаг хүн эсвэл тэгээд аав тэгээд өөр хүүхэд хүү. Энэ гурвыг алинд нь илүү ингэж юу хүү гэж надаас асуужсэн юм. Одоо нэгт нь хийн, хоёрт нь хийн, гуравт нь хийн. Тайлбаргүйгээр шүү. Ямар ч тайлбаргүйгээр зүгээр. Би бол ерөөсөө насаар нь л ирэмлэн. Одоо хамгийн За тэгвэл одоо хайрын хувьд энэ гурвыг алийг илүү хайрлаад ингээд ингэх юм гэж. Одоо юу нэр чимтэй attention өгнө гэх юм уу? Attention халамж энэ гурав дээр алин дээр нь илүү өгөх үү гэж. Би одоо харин асуулт их яг юу гэж асуусан юм бэ? ирэмтлэхээр айгуу сонин тий. Нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт таны хувьд илүү үнцэнтэй хүмүүс нь гэж байгаа Үгүй. Бүгдээр энэ гур гуруулаа үнцэнтэй. Гэтэ энэ гурван үнцэнтэй хүний хувьд одоо ингэж дахиад дотор нь ингээд нэг ангилаад өгөөч. Надтай хамгийн их олон жил одоо цаг хугацаа өнгөрүүлсэн хүндээ хамгийн их хүндлэл, хайрыг өгн тий. Ер нь бол нэгдүгээрт аваагаа тавина. Тэгээ хоёрдугаарт нөхрөө тавина. Нөхөр. Тэгээ гуравдугаарт хүүхэд тий. Сэм яг ижлэх. Надаас яхаар нь би бас яг ээж тэгснээ өөрийнхөө охиныг гэлөө тэгээд ихнэр хэцүү байхгүй юу. Тэгсэн чинь энэ дээр амар юм юу байгаад чи яагаад тэгжсэн гэхээр би зүгээр ингээд ээж хүн чи ингээд одоо ингээд төрүүлжсэн хүн гэдэг утгаас нийлж байгаа. Хоёрт нь хүүхэд яагаад ингэж чинь ингээд миний ингээд үргэлжлэл ингээд цаашаа ингээд явж байгаа хүн. Тэгээ гуравт нь тавьж байгаа нь болохоор иймээ гэд хэлсэн чинь ямар сони тэр ээж аав хоёр чинь чааг чиний хүүхэд болохоор хайрлаж байгаа. Тэгээд хүүхэд ч юм болохоор чааг ааваа гэж харилж байгаа. Тэр эмэгтэй хүн болохоор чааг ямар ч шалтгаангүйгээр харилсан бохгүй юу гэдэг нэг үнцэг гаргаж ирээд нааг бүр ингээд миний амийг амхиулсан бохгүй юу. Вау. Тэгээд миний ингээд бодоход нь тэгээд за ер нь хайр гэдэг бол миний хувьд бол яг юу ямар ч юм шалтгаангүйгээр муутлын ингээд өөр өөр нөрчдөг. Яг тийм л юм шиг санагдаад байна надад бол. Би бас нэг тийм сонсч байсан юм шалтгаангүйгээр хайрладаг хүн чиний хажуу суугаа ханчин мэн. Ямар нэг юм ашиг сонирхол биш. Facebook-гээр нэг яваад постнууд байдаг шүү дээ. Нэрийг гэхдээ ер нь бол тийм шүү дээ. Шаал темпо хайр эдгийн хүн хурж ирээл тэгээд хайр дурлал Тийм үүсгээд байгаа үед би тэгээд хайраа бүр амаа даруулсан байт юм да. Тэгээ хажууд байгаа хүн нэрээ тийм байсан ч би бол number 1 аав шиг юм. Чи тэгэхээр эрэгтэй хүнийг хайрлах болоогүй юм. Заяа. За окей. За дараагийн асуулт нь бадмаа. За ер нь бол таны хувьд санхүү мөнгөний зохицуулалтын дээр Gen Z юу, Millennial уу, Gen X уу хариуцлагатай байдал нь үргэлгэн байна. Эсвэл хураадаг, амар сайн төлөвлөлт хийдэг гэх юм уу? Та одоо доороо бас хүмүүс ажиллуулж байгаа
бас нэг удирдахч хүн байна шүү дээ тий. Тэрийг ингээд харж байхад ер нь санхүү мөнгөний зохицуулалт нь миллениал дээр илүү байна уу? Gen X дээр илүү байна уу? Эсвэл Gen Z байна уу? Ерөөсө Gen Z л гэж хэл. Gen Z хамгийн их одоо мөнгөний үн цэнийг мэдж байгаа үе байхгүй. Тэгэхээр мөнгөний үн цэнийг мэдж байгаа хүн бол мөнгөтэй маш зөв харилцаа үүсгэж чадна, мөнгийг хүндэтгэн. Тэгээд мөнгөтэй холбоотой асуудлууд дээр айгүй ухаалаг тодорхой байдлаар харьцаж чаддсан байх гэдэг ур чадвар нь бол харагдаж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь цалингаа авах юм бол тэр цалин дээрээ ямар мундаг юм би бүр ингээд гайхажсэн. Мэдээч нөгөө миллениал үеийн бас ажилчид бол байсан л та. Гэтэ тэд нар бол ингээд айгүй зээлтэй өөртөө. Тэгээд яг одоо сардаа зарцуулж байгаа зарцуулалт нь бол ихэвчлэн үр зээлэнд явдаг. Яагаад үр зээлтэй байгаад юм гэхээр магадгүй заримдаа сэтгэл хөдлөлөөрөө худалдаа авалт хийдэг ч юм уу шийдвэр айгүй тийм байдлаар гаргацдаг. Тэгэнгүүт Gen Z үеийнхэн болохоор үр зээл гэхээс илүү магадгүй өөрийнхөө хөгжилдөө зарцуулах мөнгөө хүртэл сэвэлж авах жишээний ирээдүйд би ийм зүйл дээр ингэн ингээд амар олон юм менеж хийх хувь хүний зохион байгуулалт нь илүү тодорхой байдаг учраас зохион байгуулалт нь аюул сайн. Тэгэхээр Gen Z үеийнхэн бол хамгийн баян үе болох байх гэж би бодож байна. Түлхэгч одоо Монголын нийгэм буруутал руугаа их яваад нөө зүйтэл руугаа явж гинөө. Монголын нийгэм үү? Тийм, хөв хүний хөгжлөж төр буруутал руугаа. Харин байд юм. Яг та яг юу н тэр нь айгүй буруутал руугаа яваад байна да. Тэгээд хэлчих юм танд юу вэ? Одоо нэг ийм зүйл бид нар чинь 3 саяулаа гэдэг чинь маш цөөхөн ард түмэн байхгүй. Тэгэхээр одоо хамгийн чухал зүйл маань үндэсний аюулгүй байдал гэдэг зүйл буюу хүмүүсийн оюун санааг ямар зүйл рүү үн цэнтэйгээр чиглүүлж ин гэдгээс тэр тухайн улсын хувь заяа шийдэгддэг. Тэгэхээр ингээд ер нь бол одоо Монгол гэдэг одоо мөн чанар Монгол хүмүүсийн өөрсдийнх нь онцлог ялангуяа сэтгэл зүйн хувьд өөрсдийнхөө бас нэг юм одоо identity биш үү ингээд ялгарах тэр ялгарлаа бид нар авч үлдэхээсээ ер нь бол нэлийн хоцроод нэлийн уусцсан ер нь бол гадны орны Солонгосын нөлөөч байна Америк гэл ингээд нөлөөллөлд орсон. Тэгэхээр ингээд бид нар нөгөө бие биентэйгээ яаж харилцах хэвээр бид нар бас ирээдүйд яг юу ямар үнцийн нэгдсэн ихтгэл үнэмшил гэдэг чинь одоо тухайн орныг цаашдаа хэр удаан хугацаанд оршин тогтохгүй гэдгийг тогтоож явж идэг учраас бид нар жишээ нэгдсэн шашин алга, нэгдсэн ихтгэл үнэмшил алга бид нар яг юуг илүүх ингэж шулчлаад ингэхэр мэдээж мөнгө. Гэхдээ мөнгөтэй байлаа гэд эцсийн нүндээ бид нар магадгүй манай улс орныг гадны нөлөөлөл илүү орж ирээд тэ одоо ингээл бүр цаашлаад ирэх юм бол нэлийн улс төртэй холбоотой юм ярих гэдэг. Гэхдээ зүгээр хэвийн байдлаар ингээд жоохон хөнгөн байдлаас нь ярих юм бол бид нар яг өөрсдийнхөө юм амар амгалан эрх чөлөөтэй тайван байгаа энэ зүйлээ ирээдүйд алдах магадлал нь илүү өндөр байгаад учраас юуг одооноос эхэлж хамгаалах хэвээр, юуг хөндлөх хэвээр, энийг юуг авчулах хэвээр гэдгийг хэрвээ судлахын тулд ойлгохын тулд өнгөрсөн үеийг хөндлөх хэвээр. Үг дэсээс ирж байгаа бидний Монгол өв соёл чинь гол утга учир нь бидрийг энэ удаан хугацаанд амьд байлгах тэр зан заншил зан үйлч нь өөрсдөө ямар хуу төвшөнд байсан бэ гэдэг энийгээ бид нар сэргээгээд авч үлдээд ядаж энийг ингээ хамгаалаад явах юм бол бид нар нөгөө сэтгэл зүйн болон оюун санааны дархлаатай байх юм бол бие биентэй хүндэтгэлтэйгээ харьцах, бие бинийгээ хайрлах, ойлгох, хамтдаа нөгөө нэгдсэн байдлаар гадагшаага гарсан гадаадд байгаа одоо тий асуудлуудаа шийдэхэд илүү амар болно гэсэн. Тэгвэл мянган үзэл бодолтой, мянган ихтгэл үнэмшилтэй ийм хүмүүс хоорондоо нэг асуудлыг шийдэе гэхээр зүгээр л хэрэлдээл зодтолтол жагсаал тэгэл дуус. Талцаал дуусчаа гэсэн. Тэгэхээр яг энэ зүйл дээр илүү анхаарлаа хандуулах юм бол зүгээр юм болов гэж харж байгаа. Тэгэхээр жоохон буруу эргээд байгаа. Тэгэхээр одоо яг оюун санааны хувьд соён гэгэрэлэгч нар дахиад доод үеэс дахиж гарч ирэх шаардлагатай. Манай үеэс ч гэсэн ер нь бол хүмүүс аягүй сайн гарч ирэх хэрэгтэй байгаад байна. Тэгээд ийм нэгдсэн ихтгэл үнэмшилтэй болоход өөрийнхөө ихтгэл үнэмшлээ мөнгө болон эрх мэдэл зарж байгаа хүмүүс битгий итэг. Тэр хүмүүсийг зүгээр канцел. Яг нийгмийнхаа төлөө үнэхээр ингээд Монгол хүндээ хайртай тийх хүмүүсээ зүгээр үгийн сонс. Тийм л зүйл байгаа да. Тэрнээс биш ингээд ашигын төлөө явж байгаа инфлюенсер, ашигын төлөө явж байгаа хүмүүс бүр маш их байгаа даа. Тэдний үгэнд толгоогоо угаалгаж байгаа залуу байгаа даа учраас жоохон шүлтэртэй амтасаа л гэж. Сүүлд бас оны өмнө тэгээд оны дараач бас нэг хоёр амар хэрэг гарчих шиг боллоо. Нэг залуу үеийнх нь нэгнийгээ аминд хүрээд нөгөөдөл нь болохоор бүл идэж зодож ингэж дээрлэхдэг. Тэрэн дээр нь болохоор миний бодож байгаагаар болохоор тэр хүмүүс ингээд буцаад гэр бүлийн өрөөс дөрвөө ороод байна. Гэр бүлийн хүмүүжил бүр байхгүй.
стол яг ингэж миний л бодлын хувьд болохоор зүгээр тэр хүнд ямар нэгэн гэрийн хүмүүжил байхгүй. Аав ээжийн хайр өгдөөгүй хүн л тийм юм хийдэг байх та гэж би бодсон юм. Тэр тал дээр та ерөнхий яагаад хүн яг яагаараа тийм болох вэ? Тийм харгас нэгнийгээ хайрлж мэдэхгүй хүн өвдөхүйтэй гэж өөрийгөө гэж тэр хүн өвдөндөө гэдгийг бодохгүйгээр тэр хүнийг гэж хүчрхийлж ийн гэхээр бас амар сонир санагдаад би нөгөө Moist докторийн зэрэг хамгаалах га докторийнхаа сэдвээ бичиж сонгохдоо тухайн үедээ маш их нөгөө хүчрхийлэлд өртсөн хүүхдүүд дээр сэтгэл зүйн онцлогоо хийгээд ажилладаг байсан. Шүүхийн байгууллага, прокурорын байгууллагатай цагдаа нартай хамтраад ажиллаж байсан нэг хэсэг үе байсан. Тэгээ тэр үед ингээд бодохдоо яг нөгөө нэг хүчрхийлэлд автсан тэр хүүхдүүдийн сэтгэл зүйг ингээд судлаад явж хахад үнэхээр нөгөө залуу хүний хувьд бол хүнд байсан. Ингээд амар сэтгэл өвддөг байсан. Сүүлдээ тэр үйлчлэгийг үзүүлж чадахгүй ингээд хашраад за ер нь яг яагаад идэм бэ нөгөө педофил гэж яриад байгаа ер нь нийгмийн эсрэг гэмт хэрэг үлдэж байгаа энэ гэмт хэрэгтнүүд чинь өөрөө сэтгэл зүйн үед ямар учир шалтгаантай байдгийг бэ гэдгийг 20 ангитай ерөөхдөө ингээд яагаад судалгаануудыг уншаад тэгээ нэг хэсэг ингээд яг тэр судалгаатай ажиллаад докторийн зэрэг хамгаалах гэдэг ингээд явж байхад бол үнэхээр бууж өгсөн. Аимшигтайсан тэр гэмт хэрэг үлдэж байгаа хүмүүсийн цаад шалтгааныг ерөөхдөө ингээд зураглаад кейстэй танилцаа түүхийг ингээд судлахад бол ээжигээ үзэн ядсан тийм эрэгтэй хүмүүс ирээдүйд эмэгтэй хүнийг одоо өвтгөж таашаал авдаг юм байна. Педофилуудын ерөөсөө шалтгаан бол ээжийн хайртай холбоотой юм байна. Тэгэхээр ингээд бас нийгмийн эсрэг гэмт хэрэг үлдэж байгаа хүмүүс бол хамгийн түрүүнд ээжтэйгээ ямар хуу харилцаатай байсан, ээжтэй үнэхээр хайрлагдсан юм а. За хайрлагдсан байлаа гэхэд зарим хүнийхэн түүх яаж исэн бэ гэхээр нөгөө ээжигээ яагаад ч өсвөр насндаа үзий яддаг. Одоо жишээ нь өөр эрэгтэй хүмүүнтэй одоо унтж байгааг хардаг ч юм уу. Тэ одоо эрэгтэй хүүхэд ялангуяа өөрийгөө тэр гэр бүлд хамгаалах жоох хэвтэйгээ харж итэл өөр нэг эрэгтэй хүн орж ирчээл ээжийг нь хүчрхийлээд ч юм ингээл ингэнгүүт бас ээжигээ маш их үзий яддаг юм. Ээжигээ үзий ядах тэр сэтгэл зүй. Тэгэхээр ингээд нийгмийн эсрэг өөрөө ирэхгүй хин нэгнийг зовоох тэр хандлагыг хүчтэй гаргаж ирээд зан үйл болгоод үл гаргаж ийна гэдэг маань тэр хүний дотор маш удаан хугацаанд ээжигээ ч юм уу эсвэл хүмүүсийг үзэн ядсан тэр үзэн ядалт байдаг гэсэн. Тэгэхээр энэний цаана бол хин нэгнийг уучлах тэр хайр болоога тэр хүний дотор ерөөс байхгүй. Тийм ч учраас тэр хүнийг зовоож явахдаа тэр хүнд өрөвдөх сэтгэл байхгүй байгаа гэсэн. Тэгэхээр өрөвдөх сэтгэл хаанаас үүсдэг вэ гэхээр ээжийн хайр байхгүй. Ээжийн хайр. Тэр ээжтэйгээ ойрхон өссөн, ээжийн бүвэдөө сонссон, ээжтэйгээ ойрхон өссөн эрэгтэй хүмүүс ер нь хүн айгүй их өрөвч байдаг, зөөлхөн байдаг, сэтгэл нь айгүй юм хөөрхөн байдаг тийм. Монгол хүмүүс бол нийтлэгээрээ ерөөсөө ээжүүдэр өсгдөг ийм ард түмэн байхгүй. Ээжийн одоо эрх мэдэл бол илүү гэсэн одоо хаттад нь хүртэл ингээ эрх мэдэлтэй байсан гэдэг шиг. Тэгэхээр ингээд монгол хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийг хараад ахаар бусд орноос арай ялгарч байгаа нь ээжийн тухай сонсоод дуу сонсоод уйлдаг, уярдаг. Эх орны тухай дуу сонсохоор огшдог, уйлдаг. Энд юу байгаа юм гэхээр асар их энергишлтийн процесс нь аягүй хүчтэй явагдаж, өрөвч сөөлхөн, нэмжин ийм сэтгэл нь илүү гений хувьд илүү хүчтэй бидэрт байгаад байгаа учраас одоо жишээ сенсацаар ингээл нэг хүнийг үзье яжсан дараа нь бүгдээрээ уйлаад гараад ирэнгүүт нь өрөвдөд байгаа гэдэг чинь нийтээрээ маш зөөлхөн сэтгэлтэй арт хүн байгаа даахгүй юу юм бол. Тэгэхээр ингээд ээжээр хүмүүжигдсэн хөвгүүд бол магадгүй маш их юм зөөлхөн сэтгэлтэй байдаг учраас магадгүй эмэгтэй хүн харилцаанд ингээд тийм орох юм бол тэрийгэ загнаа ч юм уу ингээд ахаас илүү яг л тэр хайраар нь ингээд хайрлж чадах юм бол тэр хүн илүү өсч хөгжинө гэдэг ч юм аа нөгөө мамис бойстон нэрэ чадргүй мадргүй даа чинь за яах вэ гэдэг чиглүүлэхэд өгчих юм бол ер нь бол манай Монголын бүх ард түмэн маш зөөлхөн. Тэгэхээр энэ гэмт хэрэг их гараад ина гэдэг чинь бид нар хүнлэг байдлаа ер нь бол алдаж эхэлж байгаагийн шинж тий. Харгас байдлаа. Түлх чи ямар эмэгтэй хүн яаж өссөн эмэгтэй хүн тэгж эмэгтэй хүнийгаа тэгж өвдөх үү? Сая бол та эмэгтэй хүн эрэгтэй хүн бол ингээд ээжийнхээ хайрыг мэдэрч чадаагүй гэсээ болоод янз бүрийн тийм гэмт хэрэг хийх тэр хүнд ямар ч юм асуудал байдгүй тэр хүнийг өрөвддөг үү гэж. Тэгвэл яг ямар эмэгтэй яаж өссөн эмэгтэй хүн нь тэгж нэгнийгаа тэгж ингэж чимдаамд хийчээд ингээд хажууд нь цайваад ингээд поз аваа сууж идэм бол гэж би амар асуумар санагдаад байгаа байхгүй юу? Яг хоо эмэгтэй хүн өөрөө гэмт хэрэг үйлдэх нэг өөр. Хажуунаас нь хараад
дуугүй чимээгүй тэр нөхцөл байдлыг дагаад явна гэдэг нь бас өөр байгаа. Тийм. Тэр бол шал 2 ондоо асуудал эмэгтэй хүнээс харгас тийм зан үйл гарч ийн гэдэг чинь дахиад бас өөр юм ээж автай холбоотой. Өөрөө ялангуяа өвдөлтийг хамгийн их мэдэрч хүчрхийлийг мэдэрсэн эмэгтэй хүн эргээд бусдыг хүчрхийлж байхдаа урд нь авсан тэр өвдөлтийн өш хонцонг бусдаар тайлж идэг. Аавда гомдсон гомдлоо магадгүй эрэгтэй хүн дээр гаргаж тэр хүнийг зовоож иж өшөө авч идэг гэсэн эмэгтэй хүний онцлог. Тэгж өөрөө хийлээдэг. Тэгж хийлээдэг. Тэгэнгүүт эмэгтэй хүмүүс одоо тэр эмэгтэй хүн ч юм уу би мэдэхгүй л юм л та. Гэхдээ сэтгэл зүйн талаас нь харах юм бол ер нь бол нөгөө хин тэр бүлэгт илүү хүчтэй байна. Тэр бүлэгт тийм үү одоо тэр тухайн нөхцөл байдалд илүү давмгаалж байгаа тэр эрэгтэй хүний нөхцөл байдалд эмэгтэй хүмүүс ер нь бол хумсаргүйгээр өөрийнхөө инстинктээрээ өөрийгөө хамгаалахын тулд даган дуурайдаг учраас эмэгтэй хүн заримдаа сул дорой сэтгэл зүйн хувьд хэцүү нөхцөл байдалтай байх үедээ хүчрхийлэгч эрэгтэй хүнийг дагах сонгох нөхцлүүд илүү байдаг. Тэр эмэгтэй хүн бол өөрийгөө хамгаалахын тулд тэр тухайн нөхцөл байдалтай амьд гарахын тулд дагаж хувирч болдог. Ер нь бол нийтийн сэтгэл зүйдээр тэгж явж байдаг. Зөв. Одоо нөгөө нэг яг миллениал бол бас нэг юмны учрыг ингээд наадах цаатах гэж ойлгодог. Юм үтцсэн гэж ярьдэн шүү дээ, тий? Амьдралын ихэнх юмнуудыг ингээ үтсчихсэн байдаг. Тэгвэл Gen-Z үеийнхэн ч гэсэн одоо гэр бүл болцсон хүмүүс ч байгаа, хосууд тийм ээ 10 жил байна уу, оюутан байна уу? Одоо төгсчихсэн хүмүүс ч гэсэн ерөнхийдөө Gen-Z-д орсон байгаа хүмүүс байгаа шүү дээ. Нэг оныхон маныхон гэл ийм гэр бүлийн хүчирхийлэл, хосын харилцаанд нэгнийгээ ингээд хүчирхийлэл үйлдээд зодох ч юм уу тий? Эсвэл эрхийг нь яг нөгөө саяны хэлдэг шиг өмчрөхгүй болох. Ерөөсө тэр хүний эрх хамаагүй болоод өөрийгөө нэгдүгээрт тавиад тэгээд нөгөө тэр хүчирхийллээ хэвийн зүйл мэт бодох тохиолдлууд дээр эмэгтэй хүн хэрвээ тэр хүчирхийлэлд орсон бол өөрт нь гар хүрсэн тохиолдолд одоо Gen-Z үеийн охтуудад танд бүх зөвлөгөө байгаа юу? Тэрийг төвчих, өнгөрөөх. Тэгээд уучлах ер нь хэвээр юм уу? Тэгээ ардаас нь би зөвлөгөө өгнө. Тийм маш зөв асуулт асууж байна. Эний ялгааг нөгөө харж чадахгүй байгаа учраас яг юуг хүлээн зөвшөөрөх үү, юуг хүлээн зөвшөөрөхгүй вэ гэдгээ хэл хязгаараа тогтоож чадахгүй байгаа яалтчгүй залуу охтууд. Тэгэнгүүт нэг хэд хэдэн нөхцөл байдалд ер нь бол салах шаардлагатай гэж үздэг. Сэтгэл зүйн бид нар зөвлөгөөн дээр нэгдүгээрт чиний амь насанд аюултай нөхцөл байдлыг үзүүлсэн буюу бид хүчирхийлүүлсэн. Тэгэхээр хизээч амьдралдаа хин нэгний биед хүн хүчирхийллийн төрөмгөөллийн байдлаар одоо төрөмгөөлж болохгүй тий зодож зохиж болохгүй. Гэтэл эмэгтэй хүмүүс яадаг вэ гэхээр эхлээд тэр зүйлийг заримдаа өөрөө гаргадаг. Өөрөө эхлээд эрэгтэйгээ зодоод байдаг. Яа тэгэхээр эрэгтэй хүмүүс бол яах вэ? Эмэгтэй хүмүүс болохоор хизээж хурж болохгүй гэдэг ч юм уу биш. Өөрөө төрөмгөөллийг эхлээд гаргасан тохиолдолд эрэгтэй хүн эргээ төрөмгөөлдөг нь угаасаа л автомат механизм явж идэг. Тэгэхээр эхэндээ нөгөө ингээл эрэгтэй төвчин тэгэл толгоороо цохиж аваад алгадаж малгадаал нөгөө киноноос харсан, телевизнээс харсан тэр нэг амар токсик хайрын зан үйлээд автаад байдаг байхгүй. Тэнгүүт нөгөө үнэхээр дотроо өөрийгөө ингэж хамгаалах процесс эрэгтэй төрөмгөө ч юм уу тийм эрэгтэй хүн бол эргүүлээд зоодно шүү. Барьж аваад зоо. Тэгэхээр эмэгтэй хүмүүс өөрөө эхлээд хин нэгний бид хизээж гар хурж болохгүй гэдэг ойлголтыг эхлээд авах ёстой. Өөрөө гэтэл яг цэвэр бие дээрээ бүр ингээд тэ ам настан холбоотой хэрэг хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд бол ерөөсөө тэр нөхцөл байдлаас хурдан зугтаа. Энэ бол хүчирхийлэл. Дээр нь сэтгэл зүйн хүчирхийлэл гэж байгаа тустай. Тэр яаж байгаа гэхээр чиний өөрийнхөө чинь одоо ихтгэлтэй байх тэр нөхцөл байдлыг бүгднийг ямар ч эрхчлөөгүй байлгаж санхүүгийн хувьд чамайг өөрөөсөө хамааралтай байлгах, сэтгэл зүйн хувьд өөрөөсөө хамааралтай байлгах, хэрвээ тэр нөхцөл байдлаас гарна гэж өөрийнхөө дуу хоолойг илэрхийлэх үед чамайг тэ одоо ингийн шүү тгий шүү гэж дарамтлах. За дээр нь үгийн хүчирхийлэл буюу зүгээр байж хат чинь ингээл хоёрын харилцаанд асуудал үүслэх гэхэд нөгөөс чинь айгүй уурлан гутаж чамайг маш их хүчтэй үгээр доромжлох байнгын. Тэр үгэнд доромжлол, үгэн хүчирхийлэл, сэтгэл зүйн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, санхүүгийн хүчирхийлэл энэ нөхцөл байдал байх юм бол тэр эмэгтэйг ямар нэг байдлаар шууд тусгаарлаад өөрийнхөө бие даасан аюулгүй байдал руу ойчхын тулд ер нь бол гэр бүлд нөхлөлөж өгдөг ч юм уу энэ нөхцөл байдал аюултай нөхцөл байдал орсон байна гэдэг сэтгэл зүй чиглүүлээд ер нь бол сал тусгаарлал гэдэг нөхцөл байдал. Бусад үед бол
бие биенийхээ сэтгэлийг өвдөж байгаа маш олон алдаанууд дээр бол аль болох тэрийг ойлголцох тал руу чиглүүлдэг гэсэн. Тэгэхээр ямар юу гэдгийг сайн ойлгосон баг тийм. Та одоо тэгвэл Gen-Z үеийн хүмүүсийн хосын харилцаан дээр гаргаж байгаа хамгийн том сул тал нь энэ байна. Энэн дээрээ одоо яг сэтгэл зүй талаасаа ингээд анхаарад ийм зөвлөгөөг аваад өөрсдөн дээрээ харилцаагаа цааш нь урт удаан хугацаанд авч явахын тулд яг юун дээр анхаарах хэрэгтэй? Бас бусдад зөвлөгөө олгоод хэлвэл Gen-Z үеийн яг эрэгтэй хүүхдүүд нь айгүй тийм өрөвдөлтэй байна яг үнэ хэлэхэд. Хос харилцаанч бүтлэхгүй нийгмийн хувьд ч одоо би яг яах ёстой гэдгийг мэдгүй гэр бүлээсээ тусдаа гарыг хэр санхүүгийн үед асуудалтай. Тэгээ нийгмийн хувьд ингээ бусад эрэгтэй хүмүүстэй өөрийгөө айгүй юм харьцуулдаг. Тэнд ингээл те forex хийгээл тэнд амар ингээл мөнгө олоод алаад идэг. Гэтэл би яг өнөөдөр яг хин бэ гэдгээ тодорхойлоод нийгмийн хүрээнд гарах гэхээр өөрийн талаарх үнэлэмж дээр нь өөрийн магадгүй ихэнх Gen-Z үеийнхний бас аав нь байдаггүй тохиолдлууд их байгаа даа. Тэгэхээр өөрийг нь чиглүүлээд хэрэгтэй үед нь хамгаалаад дэмжих тийм аавын хайр, нөмөр нүүлэг гэдэг зүйлийг мэдрээгүй эрэгтэй хүмүүс яг яах ёстой гэдэг чиглүүлэг амьдрал дээр ер нь бол жолоодлого болцсон гэсэн. Маш их ганцаардмал гэдэг зүйл чинь тэндээс үсээд байгаа. Тэгэхээр ингээд тэр эрэгтэй хүмүүсийг зүгээр л ядаж за эмэгтэй хүмүүс нь илүү ойлгоод ядаж ингээд хосын харилцаанд орж байгаа л нэг хажууд байгаа эрэгтэйгээ ойлгоод хайрлаад ингээд явчвал арай дэмтэй юм уу даа гэдэг талаас зүгээр хувь хүний үзэл бодлоос бол хараад байгаа. Эмэгтэй хүмүүс хэтэрхий бас өөрлөгөө чиглэсэн биш хосын амьдрал дээр бас магадгүй цаашаа хувь хүний карьер гэдгээс илүү за яг би ингээд өөрөө хүчтэй байгаад өөрөө магадгүй ирээдүйд ингээд бүх зүйлээр би даасан болсон ч гэсэн эцсийн нүндээ өнөөдөр над дээр 40-с дээш насны эмэгтэйчүүд орж ирж байгаа маш баян, маш карьертэй, маш их мэдлэгтэй эмэгтэйчүүд орж ирж байгаа. Гэтэ тэр эмэгтэй хүмүүсийн хамгийн том өвдөлт юу байдаг вэ гэхээр нэг бол нөхрөө хинч биш болтол нь явцсан. Тэ эсвэл нөхрөөсөө салцсан. За нөгөө талаараа эмэгтэй хүнийхээ амьдралыг бүрэн хэмжээний мэдэрч нөгөө дотроосоо өөрийгөө хайрлах, дотроосоо өөрийнхөө эмэгтэй хүнийхээ тэр нэг юм эмэгтэй хүн чинь эрхлээл тэ амар тайван байгаа л аюулгүй орчинд ингээл угаан цэцгэлж ийж тэнд нэг юм дотоод мэдрэмжинд хөглөрч байх тэ хөглөж байх хэвээр байтал хэд хатуу нийгэмд мөнгө төгрөг асуудлыг шийдэж явсаар хагаад дотроосоо хоосорцсон, ганцаардсан. Тэгэд ингээд нөгөө хайрлаад дурлалцыг гэхээр тавьж байгаа шаардлага нь айгүй өндөр болоод эрэгтэй хүн тавьж байгаа шаардлага нь улам өндөр болоо хатуу болдог. Тэгээд за нөгөө эрэгтэй нь өөрөө хайрлаад хахад тэр хайрыг нь мэдрэхэ болцсон байдаг. Өлтөө болчт юм биш үү? Ер нь их хатуу болцсон. Гэхдээ яг 30-аас 40 нас дээр байна гэж үү? Яг 40-оос дээш. Ер нь одоо ингээд нийгэмд хэр их эрт гарч ирнэ гэдгээс шалтгаалж. Тэр ингээд нөгөө хосын харилцаанд угаасаа орё гэсэн ч чадамж нь байхгүй болцсон учраас яалтчгүй л доминант ах гал яалтчгүй нөгөө эргэтэйг ингэчгээл эсвэл өөрийгөө ингээл тэ за ба одоо эмхтэл байх хэвээр байна ингээд гэсэн чсэн доторх нь аль хэдийн өөрчлөгдсөн эргэтэлэг сэтгэл зүйн илүү хөгжсөн байгаа тохиолдолд нөгөө эргэтэг хүн өөрийг нь хайрлаж байгааг бас ойлгож мэдрэхэ болчт юм. Тэгэхээр нөгөө доторх тэр хоосрол гэдэг зүйл чинь ганцаардал руу аваачихаар тэр ганцаарлыг юу нөхч байгаа гэхээр мөнгө. Гэхдээ тэр мөнгнөөс авж байгаа сэтгэл хангамж таашаал чинь нэг хэмжээсээс бүр дээшгээ хязгааргүй явдаг учраас сүултээ юунаас сэтгэл хангамж авах болцсон байдаг гэсэн. Тэгэхээр ийм ирээдүй бидрийг хүлээгээд байна. Ирээдүйд тэ аль хэдийн амьдралаа үдцсэн хүмүүсийн сэтгэл зүйн зовлон миний зүгээс ингэ сонсоод харж байгаа учраас одоо алдаа гарахгүй тул зүгээр л эмэгтэйгээрээ эмэгтэй хүний амьдралын тэр нэг гоё дотоод мөн чанар гэдэг балансаа авч үлдээсээ хит их нийгэмд өөрийнхөө амбиц хүчтэй байх тэр сонирхлыг байлгаж болно. Гэхдээ баланстай өөрийгөө авчвал өөрийгөө хайрлах гэдэг байгаа чинь гоо сайханд ороод өөртөө гоё эрх чөлөөтэй юм худалдаж авахтаа биш шүү дээ. Яг эмэгтэй хүнийхээ хувьд хайрлагдах тэр нандин гоё тийм зөөлхөн мэдрэмж авч үлдэх юм бол тэр суугаар чи хайр орж ирд юм а гэдгийг л хэлмээр байгаа даа. Тэгэхээр ирээд болж тэр бид нар гоё те санхүүгийн хувьд л угаас эрх чөлөөтэй амьдрах нийгэм тодорхой. Гэтэ хүмүүсийн аз жаргалын хэмжүүр бол өөрчлөгдөх гээд байна гэдгийг хэлмээр. Тэгээд таны саяны хэлсэн нөгөө 40-с дээш насныхаа илүүтэйгээд байгаа шүү дээ. Gen-Z ч гэсэн тэгвэл тийм байх боломжтой юу? Тийм боломжтой шүү дээ. Одоо тэгээд нөгөө маш хурцтай хөгжиж байгаа учраас дотоод сэтгэл зүйн нас нь хэд болцсон байна гэдгийг таах боломжгүй. Дотоод сэтгэл зүйн нас гэж байгаа юм уу? Тий. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн хувьд айгүй олон асуудлыг даван туулах тусмаа, олон хариуцлага үүрэх тусмаа дотоод хувь хүнийхэн тэр доторх нас нь бол
40 настай хүнийх шигч байж болно гэсэн. Тэгэхээр их юм үзээд хэрэггүй л гэж хэлмээр. Их олон хариуцлага хүүхдэрээ насан дээр хүүхдэрээ байгаа хүүхд. Хүүхдэрээ байгаарэ. Жинзи, миллениал гэдэг энэ хоёр үеийн одоо тус-тусд нь та одоо жинзигийн хувьд сул тал нь энэ вэ? Давуу тал нь энэ шүү. Миллениалын үед нь болохоор одоо маа ах эгч нарын хувьд нь хамгийн том сул тал нь энэ. Энийг засаасаа гэж боддог. Давуу тал нь энэ. Тэгээд та базаад хэлвэл нийгмийнх нь бүх сэдв өрөөнд. Тий. За миллениал үеийнхнийг эхлээд хэлье. Миллениал үе бол эхлээд өөрийгөө золиослж дараа нь амжилтанд хүрдэг. Өөрийгөө золиослж хайрыг бүтээдэг гэдэг ч юм уу ийм ойлголтоосоо болоод нөгөө өөрийнхөө ийм сэтгэл зүйн хэл хязгаар тий одоо нөгөө юун дээр баундари тавих хэвээр энэ зүйлүүдэд алдаад тэгээд бусад хүмүүсээс хүлээж байгаа хүлээлт нь хэтэрхий өндөр байдаг гэсэн. Хүүхдээсээ шаардж байгаа хайр дурлалаасаа гэр бүлээсээ шаардж байгаа хүлээлт нь би чиний төлөө ингэж зүтгээд байхад би энэ ажлын төлөө ингэж өөрийгөө золиосон байхад эцсийн үр дүнд нь хүмүүс надад ингэж хандлаа гэдэг хандлагаар айгүй сэтгэлийн шарахтай явж байгаа, гомдолтой явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ зүйл дээр арай жоох өөрийгөө баланслах хэрэгтэй. Даваа тал нь гэх юм бол маш тууштай. Нэг зүйлдээ маш их өөрийгөө бүрэн бас зориулж чаддаг учраас тууштай шин чанар нь айгүй олон сэтгэлийн тийм тэнхээ дархлааг үүсгэсэн байна. За жинзи үеийн сул тал гэх юм бол юу байгаад байгаа гэхээр маш их аминч үзэлтэй гэсэн. Өөрийгөө хамгийн түрүүнд тавьж байгаа нь хөгжлийн хувьд сайн байгаа ч гэсэн өөрийгөө түрүүнжилж бас хитрхи их тавих тусам нөгөө бусдыг ойлгож мэдрэх бас миний ээж аав, миний бас хажууд байгаа хүн, миний найз нөхөд хичнээн буруу замаар яваад тэ одоо амьдрал нийлэхгүй байгаа ч гэсэн одоо ингэ шууд байлаа саллаа инста новшин амтан гэхээс илүү урт удаан хугацаанд тэр нөхөрлөлийг тэр хүн алдаж болно, сайн явж ич болно, муу явж ич болно, эцсийн нүндээ нөхөрлөлтөд үнэнч байх, харилцаандаа үнэнч байх. Тэр зүйл цаг хугацааны явцад бас миний гаргаж байгаа тэр нэг үнэлэмж тууштай байх юм бол үр дүн сайн байдаг гэдэг талаас нь харах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хитрхи их өөрийгөө бодож амиа хичээж байгаа тэр шийдрүүд чинь эцсийн нүндээ чамаа ганцаар л руу аваачиж байгаа. Тэг ганцаараа яах юм? Ганцаар хүн амьдраад яах юм? Ер нь хинчгүүгээр те айгу муухай штэ те. Даваа тал нь гэх юм бол маш шудраг байгаа. Маш тийм бас тэнцвэртэй байж тодорхой байж чаддаг учраас нийгмийг айгу том одоо яг юу болохгүй байна, юу болж байгаа гэдгийг хөгжүүлэхэд хамгийн том төлөвлөс залгах нийгмийн манлайлалыг бүтээх айгу том чухал эрен үеийг төлөөлж байгаа мундаг залуучууд гэж үзэж байгаа. Тэгэхээр жинзи үеийнхний үгийг бас дээдлийн үеийн айгу сайн сонсох юм бол та нарын алдааг айгу сайн тодорхой хэлж байгаа гэж бодож байгаа. За баярлалаа. За маш гоё юм хтэй те. Маш гоё ярилцлагыг хийлээ. Миний зүгээс бол айгу баяртай байна. Яг ийм асуултанд ийм үгээр ингээд хариулна гэдэг нь цаашдаа яг хөтлөгч миний хувьд ч гэсэн за ингийн байх шүү, тгийм байх шүү гэдэг нэг тийм бодлыг оруулж ирсэн айгу гоё ярилцлага боллоо. Манай үзэгчдийн хувьд ч гэсэн эндээс маш олон зүйлийг ойлгож чадах байх. За тэгээд манай ярилцлага бол өндөрлөж байна. Хамтран ажилласан Godivia Hard Days хоёр брэндтэй маш их баярлалаа. Манай урилгын бэлгэнд, за манай ширээний чимгэнд дандаа байдаг. За тэгээд энэ удаагийн дугаар маань Mongolian Secret History буюу Монголын нууц төвчөө ресторан дээрээс хүрж байна. За Монголын нууц төвчөөныхэндээ бас баярлалаа. Баярлалаа. Godivia Hard Days хоёр брэнд хаан бас менежерүүдэд баярлалаа. Баярлалаа. Монголчууд бид цөөхөл шүү. Нэг нэгнийгээ хайрлаарай. Хайртай байгаарай. Хүн байгаарай. Peace. За